Сайн бацхан уу? Өнөөдөр та нартай хэдэн сарын өмнө сурталчилгаанд энд тэнд харагдаад байсан хайрын солилцоо 3 дугаар улирлыг нь ярьж өгөх болно. За, танилцах өдөр. Байрлах байранда хамгийн түрүүнд Ким Кванте нүүж ирэх ба тун удалгүй И Хэвон ирнэ. Эргэн тойрноо сонирхоод буцаад ирэхэд дараагийн оролцогч Со Дунжин болон И Жувон ирдэг. За ингээд ойр зургийн ярианы дундуур 5 дахь оролцогч Сун Дахэ ирлээ. За хоолунд ярьцгааж байх зур дараагийн оролцогч И Согён ирлээ. Хэвоны таамаглалаар Согён X-ийн сонирхдаг төрлийн эмэгтэй байна гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа 7 дахь оролцогч Чо Хвихён ирмэгц Жувон сандлаасаа босож энэ сандал танд зориулж хийсэн болтой хэмээн нарганхийн сандлаа тавьж өгнө. За удаачгүй сүүлчийн оролцогч И Южон ирэхэд эрэгтэйчүүд нь илүү сандарцгааж байгаа нь харагдана. За бүгдээрээ нэг дор цугларсан болохоор хайж чулууд аавуудаад өрөөнүүд болон хүнсэнд явах мөн хоол хийх хүмүүсээ сонгоцгооно. Хэвон Согён 2 нэг өрөө, харин Дахэ Южон 2 нэг өрөө боллоо. Өнөөдөр хүнсээ цуглуулад хоол хийх хүмүүс маань энэ дөрөв. Гэртээ үлдсэн 2 эрэгтэй эмэгтэйчүүдийнхээ ачааг нь өрөөрөө нь зууж туслана. Харин хүнсэнд явсан хэд маань буцаж ирээд хоол хийх ажилдаа орцгоолоо. Энд байгаа хүмүүсээс ганц хоол хийж чаддгүй хүн нь Хвихён. Будаач угааж үзээгүйгээд Согёноор будаа угаалгахыг залгаж байна. За тэгээд манай хэд хооллож дуусмагц хонх дуурна. Юун хайрцагнууд хүрээд ирвэ гэхээр X-ийн нэлгээсэн салдын хүргэлт. Зөвхөн ганцаараа байх үедээ л нээж үзэх боломжтой. Южон 2 давхар руу гараад ганцаараа нээж үзтэл Южоны X-тэй авч өгсөн пүүз нь буцаад хүрээд ирсэн байдаг. Харин Квантегийн хайрцагт гэрэл зургнууд ирсэн байлаа. Бүр тодруулбал X-тэйгээ хамт өсгөж байсан муурны зураг нь. Харин Дунжины хувьд хайрцгаа нээх үгүй юу гэд нэлээд удаан бодож суусаар эцэст нь нээхгүй байхаар шийдээд хайрцгаа хувцснуудаараа долтлаад өрөөнөөс гараад явна. Дунжин яагаад нээж үзэхгүй байхаар шийдсэн бэ гэхээр бодлоо зэгцлэх гэж энд ирсэн байтал X-ийг нь санагдуулах хэзүүл гарч ирээд эргэлзэхэд хүргээд бодлыг нь өөрчилж магадгүй гэж айснаасаа болоод нээж үзээгүй юм билээ. Жувоны хайрцагт ном, харин Хвихёны хайрцагт гар аргаар хийсэн чихэр байдаг. Хвихёны хувьд X-тэйгээ байх үедээ олон цагийн ажил хийдэг байсан. Тэдний нэг нь гар аргаар хийдэг чихрийн дэлгүүр байж л дээ. Тэгээд X-тэй дэлгүүрийнхээ чихэрнээс нэг удыг өгч байсан юм байна. Бусад хүмүүс хайрцгаа нээж үзэхдээ тэр олон зүйлс дотроос яагаад энийг сонгож явуулсан юм бол гэж боддог. Харин Хвихёны X-ийн хувьд түүнээс авч байсан ганц зүйл нь л энэ чихэр. Хвихёны таамаглалаар өөрийнхөө хүргэлтийг нээж үзээд хамгийн ихэнд бодогдсон бодол нь X маань хайрцагт юу ч байхгүй байх нэ. Тэрийг хараад X маань ямар их хэцэн болдоо гэж хэлдэг. Хвихён X-тэйгээ үерхэж байх үед өөрийнх нь гэр бүлийн санхүүгийн байдал маш хүнд байсан болохоор гэр бүлийнхээ амжиргааны зардлыг ганцаар олдог байсан. Сурахынхаа хажуугаар мөнгө олох шаардлагатай байсан болохоор сайн унтаж амарчиж чадахгүй өглөө нь цагийн ажил хийдэг байж. Хичээлээ тарсны дараа оройн нь дахиад шарсан дахианы газарт цагийн ажил хийнэ. Амралтын өдрөөр ч ялгаагүй ажиллана. Сурдаг болохоор дотор байранд амьдардаг байсан. Дотор байрны төлбөрөөж бас өөрөө төлөх ёстой. Ингээд олсон бүх мөнгө нь дээрх зүйлүүдэд зарцуулагдаад яг таардаг байж. Тиймээс Хвихён X-тэйгээ тансаг газруудад болцож байсан удаагүй. За ингээд нэвтрүүлгийн багийнхан Хвихёны X-ийг бидэнд илчилж байгаа. 2022 оны 3 сараас 8 сар хүртэл 5 сар үргэлжсэн. Салаад 1 жилийн дараа анх удаа ингээд нэвтрүүлгээр уулзж байгаа гэсэн үг. Хвихён Хэвоноос намайг анх удаа ийм хувцастай харж байгаас тэ гэж хэлдэг. Үерхэж байх үедээ өөртөө гой сайхан хувцас авах боломжгүй байсан болохоор 5 ширхгээрээ хамтдаа 30,000 вон гээд хямдралтай энгийн цамцнууд л өмсдөг байж. Өөр өнгөтэй ч гэсэн яг л адилхан загвартай цамцнууд. Хвихён X-тэй дандаа сонь төрхөөл харуулж байсан санагдаад иймэрхүү цэвэрхэн хувцас өмсөд уулзахыг хүссэн гэж хэлдэг. Хэвон найз залуугаа юу гэж боддог байсан бэ гэхээр ирээдүйд найз залуугийнх нь нөхцөл байдал сайжраад ирэх үед угаасаа л надад бүхнийг хийж өгөхөөр хүн шүү дээ хэмээн боддог байсан. Хэвоны гомддог байсан нэг үг нь найз залуу нь би чамайг хүртэх эрхгүй хүн гэж хэлдэг байж. Хэвон тэр үгийг сонсох болгондоо сэтгэл нь сонирн болчихдог. Би хүнээс нь л болж уулзаж байхад мөнгөний асуудлаас болоод миний хайрлсан хүн
нь тэгж их зовж надтай уулзахыг хүсэхгүй байна гэж бодохоор их өвдгсөн гэж хэлдэг. Харин Хивихоны талаас бодвол өглөө орой цагийн ажилгын найз охиндоо хангалттай цаг болон мөнгө зарцуулж чадахгүй хамгийн боломжгүй үедээ зөв хүнтэйгээ уулзсан нь үнэхээр харамсалтай санагддаг байсан гэж хэлнэ. Энэ бүх зүйлээс болоод эцэст нь Хивихон салах шийдвэрийг гаргадаг. Ямар нэгэн асуудал хэлвэл даваад гарцгаанаа гэд өөрийг нь тавьж явуулахгүйг мэдж байсан болохоор худлаа хэлэхээс өөр аргагүй төрсөн. Би чамд сайн байхаа болчихсон гэд Хевонд хэлсэн. Тэгэнгүүтээ жилийн дараа уулзаад одоо Хевонд хэлж байгаа. Би танд тэр үед худлаа хэлсэн. Хайргүй болсон гэдэг маань худлаа хайртай байсан шүү гэд. Салсны дараа та намайг мартсан байж болох ч би таныг огт мартаагүй. Яагаад одоо гинэд энэ бүх зүйлийг хэлж байгаа вэ гэхээр Хивихон X-тэйгээ буцаж нийлхийг хүсээд энэ нэвтрүүлэгт орсон. Харин Хевон энэ нэвтрүүлэгт шинэ хүнтэй уулзахыг л хүсэж байсан. X нь өөрт нь сайн биш болчихсон гэдэгт нь итгээд бодлоо зэгсэлжсэн байхад нь гинтл би танд сайн шүү гэд хэлэхэр чинь сонин штэ. Ингээд Хевоны бодлыг эргэлзүүлээд хайшгиж байгаа хгүй юу? За одоо цаг дээрээ эргээд очие. Хевон хайрцагаас ихсэрч үзмэгц ямар ч чимээ гардаггүй. Хайрцаг нээгээд үзтэл үерхэж байх үеийн дурсамжийг агуулсан юу ч байсангүй. Хайрцаг нь хов хоосон. Хевон найз залуугаас авсан чихэр байна штэ. Тэр чихрийг хайрлан байж өдөрт нэгийг л иддэг байж. Хевоны хувьд тэр чихэр үнэхээр утга учиртай зүйл. За харин Согёны хайрцагт хамтдаа аимшигын баяраар өмссөн зүйлс байсан байдаг. Дахигийн хайрцагт маш том чихмэл бамбруш. Кванте нэмгний шүүс задлаж чадахгүй хумсгүй болохоор гэж хэлэхэд гурван эмэгтэй хажуунаас нь гуруула задлаад өгье гэж хэлэхэд Кванте шүүсээ Хевонд өгнө. Үүнийг нь Хивихон хажуунаас нь харж байсан болохоор баг зэрэг тохгүй харагдана. Нэг давхартаа бөөнөрөө ууцгаж байх үед гинэд дахин хонх дуурна. Ингээд X-ийн танилцуулга задарлаа. Энэ нь X нь өөрийг нь тодорхойлж бичсэн цагтл гэсэн үг. За хамгийн эхлээд Согёны танилцуулга. Согён чимээгүй болгоомжтой хэрнээ дотносох тусам хинтээж хамт байсан хайр татам хөвгчлөлтэй хүн. Хамтдаа өнгөрөөсөн хугацаанд миний амьдралд хамгийн их аз жаргалыг өгсөн хүн билээ. Чин сэтгэлээсээ гайхалтай дурсамж бүтээгээсэй гэж хүсэж байна. Дунжины танилцуулга. Дунжийн гаднаа ширүүн юм шиг харагддаг ч дотроо хинээс ч илүү зөөлөн сэтгэлтэй хүн. Бид арай илүү төлөвлөсөн хоноо учирсан бол арай илүү доктортой байдлаар өргөх байсан болов уу? Гэхдээ хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа маань үзэсгэлэнтэй байсан болохоор харамсахгүй байна. Энэ газар үн цэнтэй дурсамж бүтээгээсээ хэн нэгэнд хайрлуулаасай. Южоны танилцуулга. Царайшгүй сэтгэл нь хүртэл хөөрхөн Южон хүйтэн хүндий харагддаг ч их халамжтай. Хэцүү зүйлс юм уу шаналлаа хэлдэггүй зангаасаа болж үерхэж байхдаа их зовоож байсан. Хэлж чадалгүй ганцаараа дотроо хадгалж байсандаа хамгийн их харамсаж байна. Тиймээс Южон их ярилцдаг хүнтэй уулзраасай. За Хевоны бичсэн Хивихоны танилцуулга. Хаанаас гэрэл цацарваа гэж бодвол тэр газар Хивихон байна гэсэн үг. Үргэлж миний сэтгэл санааг өргөж өгч инээлэдэг найз залуу байсан. Хивихоныг цаашдаж бас гэрлийг нь бүдүүрүүлэхгүй байгаар хүнтэй уулзраасай. За эсвэргээрээ Хивихоны бичсэн Хевоны танилцуулга. Хевон харахт үдээд л сэтгэл санаа сайхан болгодог хүн. Хайраа их илэрхийлж их магтаж өгдөг болохоор үнэхээр дажгүй хүмүүстээр мэдрүүлдэг. Тэр хэмжээгээрээ өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн. Хевон бүдүүлэг үг хэллэгт дургу. Гэхдээ угаасаа л гоё ярьдаг хүн болохоор хамт байхаар цаанаасаа гоёор ярих байх. Жижигхэн зүйлд ч сэтгэл нь хөдөлж талархаж өгдөг хүн. Харин би тэр жижигхэн зүйлсийг ч хийж өгч чадаагүй болохоор сэтгэл их өвддөг. Итгэж найдаж болох үз нүүр бардамдаг хүнтэй уулзраасай. За Жуоны танилцуулга. Хамт байхад үргэлж инээлэгдэг Жуон миний хамгийн их дурайхыг хүсдэг хүн. Намайг идмээр байна гэвэл юу ч байсан хийж өгдөг байсан болохоор маш их таргалсан ч гэсэн тэр хэрээр хамгийн аз жаргалтай үерхэл байсан. Эцэст нь Жуоны сонирхдаг төрлийн хүн нь магадгүй би байх. Дахигийн танилцуулга. Дахиг харахт үдээд л маргааш бүх зүйл бүтэмжтэй байх юм шиг санагддаг байж билээ. Хэцүү цаг үед ч эцэг хүртэл миний хажууд байсан. Ийм сайн хүнийг анхаарч халамжилж чадалгүй үнэхээр их шархлуулсан. Сайн хүнтэй учирч ахаад ойлгохгүй байгаасай гэж хүсэж байна. За хамгийн сүүлд Квантегийн танилцуулга. Шийдсэн л бол бүхэл сэтгэлээ зориулж хийдэг. Тэгээд үргэлжил сайн үр дүнд хүрдэг хүн. Хороо ертөнцийг үргэлж өөдрөгөөр хардаг учраас юунаас ч сураг мухайг нь хардаггүй. Кванте хайрлаж мэддэг, хайрлуулж ч мэддэг. Олгод амаргүй халуун дулаан хүн билээ. За ингээд X-ийн танилцуулгуудаа уншиж дуслаа. Энэ нэвтрүүлгийн нэг дүрм нь орой болгон таалагдж байгаа хүндээ зурус бичих ёстой. Квантед 3 зурус ирлээ. Хоол хийсэнд баярлалаа. Өхөөртөм юмаа гэсэн тиймэрхүү утгатай зурусууд. Харин Дахе, Жуон, Хивихон зурус авсангүй. Хивихон Хевонд зурус бичсэн. Кванте Хевон хоёр аяг угааж байхыг хэсэг ажиглаж байсан Хивихон өрөөнөөс гараад явна. За маргааш өглөөнөө Дунжин Южонтай ярилцаж үзхийг хүссэн болохоор хамтдаа дөнөд авахар явах уу гэж асуугаад хамтдаа гарцгаана.
Тэр үеэр Дахья гэртээ ганцаараа байж таардаг. Өчигдөр орой X-ээс зураг авч чадаагүй болохоор үлдсэн хугацаанд сайн цэцэж чадах болов уу гэж бодогдоод гинтл сэтгэл нь хөдлөөд ирнэ. Гарч явсан хүмүүс эргээд ирэхэд сандарсандаа Дахья зүгтаад дээврийн өрөөлөө орно. Дахья өрөөндөө ороход Южон уйлсан юм уу гэж асуудаг. Учир нь Южоны хэлснээр өрөөний хамтрагч маань өдөр болгон уйлдгаа гэж хэлсэн. Квантеж тэр байдлыг нь анзаарсан болохоор бодлоо зэгцлэхэд нь туслахын тулд Дахьяг маргааш өглөө хамтдаа гүйцгээе гэж хэлдэг. За орой болоод хоол захиалж идэх зуур загтал ирлээ. Эрэгтэйчүүдийн X-тэйгээ дурсамж бүтээсэн газруудаас эмэгтэйчүүд санамсаргүй байдлаар сонгож болцгооно. За тэгээд Южон, Хвихэн хоёр, Жувон, Дахья, Кванте, Согён, Дунжин, Хэвон болцгоор боллоо. Болцоогоо сонссны дараа цэвэрлэгээ хийхээр босцгооно. Манай хоёр ширээ арчих нэрээдлэр нэг нэгнийгээ ширтээстэй чухмаа чухам. Ингээд нэвтрүүлгийн багийнхан дараагийн хосыг илчлэнэ. Дахьягийн X нь Дунжин байлаа. 2010 оны 12 дугаар сараас 2023 оны 6 сар хүртэл 13 жилийн хугацаанд үерхсэн. Манай хоёр хоёулаа айдл болох мөрөөдөлтэй байсан болохоор хөгжмийн дамжаан дээр анх танилцсан. Айдл бэлтгэдэг агентлагууд хоорондоо үерхийг хориглодог штэ. Тэгтэл нэг өдөр тэднийг үерхдгийг нь олоод мэдчихсэн. Тэгээд хоёуланг нь дуудаж ирээд та хоёрын нэг нь гарах хэрэгтэй гэж хэлнэ. Тэгээд тэр хоёроос хэн ч гарах вэ гэж асуусан. Тэр үед Дунжинд миний мөрөөдөл чухлоо, хайртай хүний минь мөрөөдөл чухлоо гэж бодоод өөрөө гарахаар шийдэж. Гэхдээ нөгөө талд Дахьяж бас агентлагтаа би гарья гэж хэлсэн байсан. Ийхүү эцэст нь Дунжин агентлагаасаа хөөгдөөд Дахья Бести гэдэг хамтлагт дебют хийсэн. Тэр үед найз охин нь менежергүй байсан болохоор менежерийн ажлыг өөрөө хийдэг байсан. Ингээд харахаар Дунжины хувьд өөрийнхөө мөрөөдлийг хайсан. Өөрийгөө 13 жилийн турш хаян байж найз охиныхоо төлөө л амьдарч ирсэн. Гэхдээ нэг л өдөр урт нь бодогдож эхэлсэн байгаа. Би ч гэсэн нэг удаач болоо өөрийнхөө төлөө амьдарч үзмээр байна. Ингээд Дунжин өмнөхөөсөө баг зэрэг өөрчлөгдөж эхэлж л дээ. Баг зэрэг уур уцаартай болж эхэлсэн. Дахья хичнээн төвчж тааруулах гэсэн ч нэг л болж өгөхгүй. Тэгээд иймэрхүү зүйлс дахин үргэлжилсээр эцэст нь Дунжин салах шийдвэрийг гаргасан. Оройны зурвас бичих цаг ирэхэд Дахья Дунжинд тааруулж хөгжилдөөрэй гэж зурвас бичдэг. Хэвон X-тэй найдлага тавиад эхэлсэн болохоор X рүүгээ хурдан унтдаа гэж зурвас илгээсэн ч харин Хэвон руу биш маргааш болцох хүн рүүгээ зурвас бичсэн байдаг. Ингээл Хэвон дахиад эргэлзэж эхэлнэ. Хэвэн гал тагаа орох замдаа Кванте Хэвэн хоёр хамт өглөөний цай ууж байхыг нь харчихна. Жувон Дахьягийн болцоо ямар нэгэн таталцал байхгүйгээр найзуудын л болцоо шиг болж өндөрлсөн. Харин Согён Квантегийн болцоо хамтдаа алхаад л кофе уугаад нэг нэгнийхээ зургийг дарж өгөөд л хамтдаа хооллол дайжгүй л болцоо болсон. Согён Квантед вайн хундаглаж өгөхдөө хэр их хийх вэ гэхэд Кванте намайг сонирхож байгаа хэмжээгээрээ гэж сэтгэнэ. Дунжины Хэвэнтэй болцох далайн эрг нь Дунжины хувьд гунигтай дурсамж үлдээсэн газар. Цэрэгт явахынхаа өмнө салгаас хийсэн газар гэхүү дээ. Далайн эргээр хамт алхаад л хамт зураг дараад л хамттай хоолж идээд буудлагын тоглоомын газар ч орж хөгжилдөөд ер нь л дайжгүй шүү. Харин Хэвэн Южоны болцооны хувьд нэг таталцал үүсээгүй. За бүгд болцооноос эрцгээсний дараа оройн хоолны үеэр цагтл ирлээ. Өнөөдөр ажлаа эхэлж болно гэсэн байдаг. Жувон брэндүүдийн бичлэгт зориулж хөгжим хийдэг хөгжмийн продюсер. Южоны хувьд онгоцны үйлчлэгчээр мэргэсэн ч одоогоор моделийн ажил хийж байгаа. Кванте борлуулалтын менежер. Согён шүдний эрүүл ахуйч. Тэрийг нь сонсоод бүгдээрээ шүдээ нууж энтер. За Хэвэн болохоор их сургуулийн оюутан. Хэвэний хувьд англи хэлний хичээл заадаг, бас гадаадын загварын компани руу явах гээд бэлдэж байгаа. Дунжины хувьд бизнес эрхлэгч, тээвэрлэгч, компани захирал. За 3 дахь оройны зурвас. Хэвэн X-тэй зурвас явуулсан ч Хэвэн болцсон хүндээ буюу Южонд зурвас явуулдаг. Кванте Согён хоёр болцож ирээд BB-дээ зурвас явуулсан байдаг. Дахья X-тэй зурвас явуулсан ч Дунжин болцсон хүндээ Хэвэнд зурвас бичсэн. За хэсэг хугацааны дараа хамтдаа уугаад тоглоом тоглоцгоож байх үеэр Согён ер нь тийм хүнд хүрх гээд байдаг төрлийн хүн л дээ. Миний зүрхний цохилтыг хардаа гэснээ Дахьяд үзүүлж болох байтал Хэвэнд ойртдог. Энэ байдлыг нь харсан X-н байтугай Южонд хүртэл эвгүй санагдаж байгаа бололтой. Хэдэн минутын дараа Жувон Согён хоёр салхилах гэж гарсан ч хэрэлдээд дуусна. Ингээд дараагийн хос зарлагдлаа. 2020 оны 6 сараас 2023 оны 5 сар хүртэл үерхсэн. Энэ хоёрын маань салсан шалтгаан нь ондоо байдлаасаа болоод. Жишээ нь хэрэлдэж маргалдлаа гэхэд
Согёны хувьд эхлээд 50-аар бодоод бодлоо зэгцэлснийхээ дараа ярилцахыг хүсдэг. Харин Жууаны хувьд тэр дорн асуудлаа шийдэхийг хүсдэг төрлийн хүн. Ингээд л нэг өдөр хамт байж байхдаа ялахгүй жаахан шалтгаанаас болоод муудалцаад тэгээд салчихсан. Шоуны үеэр манайх хоёр яагаад муудалцсан бэ гэхээр Жуан X-тэйгээ буцаж нийлхийг хүсээд энэ нэвтрүүлэгт орсон. Тэгээд энэ 3 өдөрт гурууланд нь Согён руу зурус битсэн байхад Согёноос ганц ч зурус ирээгүй. Тэгээд тэрийг нь хараад Жуаны уур гинэт хүрээд Согёныг дагуулж гараад мэдрэмжээ хэлнэ. Би чамайг сонгосон шиг чамайг ч бас адилхан мэдрэмжтэй байгаа байх гэж бодсон. Надад л сайн хандна гэж бодож байтал үнэндээ би л эндүрч байсан бололтой. Чи сэтгэлээ дагтаа би ч бас сэтгэлээ дагна гэж хэлээд яриад дууссан. Жуаны хувьд X гэж ирсэн ч X нь өөртөө адилхан мэдрэмжтэй биш байгааг мэдээд одооноос шинэ хүнд анхаарлаа хандуулахыг хүсдэг. За маргааш өглөөн нь шинэ эмэгтэй оролцогч Күн Санжон ирэх ба өөрийн сонголтоор Жуантай болцох сонголтыг хийнэ. Хамт хооллоод парк орч тоглоод ер нь найзуудын болцоо шиг л байсан да. Жуан юу ч болоогүй юм шиг ирснээ Южонд өдрийн хоол идэхээр явцгаая гэж хэлээд болцох санал тавихад зөвшөөрнө. Хивихэн маргаашийн шалгалтандаа бэлдэж байхыг харсан Хевон түн дээр очлоо. Энийх зүйл байхгүй юм дээр хүртэл инээлдэл ер нь л хөөрхөн байсан. Хивихоны хувьд хичээлээ хийж чадаагүй ч гэсэн догтлол мэдрээд гоё байсан гэж хэлсэн. Нэвтрүүлгийн дүрмээр X-үүд бусад хүмүүст баригдаж болохгүй дүрмтэй. Согён албаар биш ч гэсэн хариу үйлдэл нь бараг л бариад өгчихсөн л дөө. Жуанд амсуулах үед унаад үлдсэн хэсгийг нь өөрөө гялс идэж энтер. Жуан жиргэлэхгүйгээр халуун тоогоо бариад түлэгдэх үед нь Согён хөөе гэд муухай ойрлоход нь Хевон гайхснаа ойлгосон бололтой инээн. Хооллож байх зур хонх дуугарснаар шинэ нэмэгтэй оролцогч маань байранд ирлээ. 2014 оны Олимпиад богино зайн гулгалтаар алтан медаль авч байсан тамирчин хүн байдаг. Кванте Согёнтой хоёулахнаа үлдэх үед болцох санал тавина. За ингээд зурус бичих цаг ирэхэд Хевон Хивихэн хоёр анх удаа нэгэндээ зурус илгээсэн байдаг. Южон Жуаныг өөрт нь болцох санал тавьсан ч зурусыг улаагүйд нь жаахан урам нь хугарсан. X руугээ л явуулж тай гэж бодсон ч болцсон Санжон руу илдэг байдлаар явуулдаг. Хэсэг хугацааны дараа Дунжин Южоноос хамтдаа машинаар зугаалах уу гэж хэлэх үед нь яг ширээний доор X нь байж тараад Дахиа сонсчихно. Дахиагийн хувьд өдөр болгон Дунжин руу зурус явуулдаг. Одоогоор X-ээсээ өөр хүнийг харахгүй байгаа болохоор жаахан хүнд тусна. Тэр байдлыг нь харсан Кванте дахиад л Дахиад сэтгэлийн дэм өгнө. Дахиагийн усны дараа Южон хүрээд ирэхэд Кванте маргааш юу хийх вэ гэхэд нь Южон шууд л хаалт тавьчихна. Маргааш төлөвлөгөөтэй чадахгүй гэсэн утгаар Южон доошоо буугаад эргээд иртэл Кванте Согёны өрөөнд ярилцаж байхыг нь сонсчихно. Тэгэхээр яасан байх нь вэ? Кванте ганцхан өөрийг нь сонирхоогүй гэдгийг, магадгүй хоёр сонирхож байгаа хүн нь би байх нэ гэдгийг нь олоод мэдчихнэ. Южон маань үнэхээр шулуун шудраг хүн л дээ. Квантегийн нүүрэн дээр нь тал хидэл хэлээд хайна. Өнөөдөр над руу зурус явуулаагүй зү. Би чиний хоёр дахь сонголт юм уу? За маргааш өглөөн нь Дунжин Южон хоёр амлсан эсээр машинаар зугаалгаар гарцгаалаа. Согён Квантег дарахгүй байна уу гэснээ нэг хурж үзэж болох уу гэд сэтгэнэд байдгийн. Жуан хүрээд ирсэн чинь Согён би муу байна. Цутан хийгээд өгөөч гэхэд нь мангарын болохоор хийж өгнө л дөө. Хивихёныг ганцаараа сууж байхад нь дахиад Хевон ирж арай өднө. Эргэн тойронд нь хүн байгаа эсхийг шалгаж дуусаад тухтай гихч нь ярьж инээлдэнэ. Ингээд байж байгаад бөөндөө хоол захиалж идэхээр суухад Согён Квантег тухтай суу. Хөлөө зөрүүлээд гэж хэлээд гуйнд нь хүрээд байхыг нь харсан Жуан яагаад үргэлж ингэж байдгийн болоо гэсэн харцаар харна. Нэвтрүүлгийн багийнхнаас зааварчилгаа ирлээ. Энэ удаад эрэгтэйчүүд болцох хүнээ сонгоно. Гэхдээ X-ээ сонгож болохгүй. Жуан Южоныг сонгоно. Нөгөө гурван маань гуруула Согёнтой болцохоор сонгодог. Хивихэн Согёныг сонгосон шалтгаанаа хэлэхдээ харц их тулгараад байсан болохоор сонирсон гэж хэлнэ. Дунжины хувьд бүх эмэгтэйчүүдтэй болцож үзээд сэтгэлээ шийдэхийг хүсэж байгаа. Хевонтой болцсон, Южонтой болцоод үзчихсэн болохоор болцоогүй хүнээ Согёныг сонгосон юм байлээ. Кванте Южоныг дахиад болцох талаар асуухт нь Южон өөр хүнээс асуугаад бүтээгүй болохоор надаас асуугаад байгаа мөн ч. Санжоны хувьд игдүүтэй эрэхтэй дуртай гэсэн болохоор Хивихонд ер нь л талтай байгаа. Хивихон гэрэлтэй орчинд хичээлээ хийгээд гимгөө сууж байсан чинь Санжон гэрлийг нь бүдүүрүүлснээ хажууд нь очиод суучдгийн. Романтик орчин бүрдүүлчихсэн хамтдаа сууж байхыг нь харсан Хевон тавгүйдж эхэлнэ. Тэгээд зурвасын цаг болоход Хивихон Хевон руу зурвас бичсэн. Хивихэн түүнийг өөрт нь зурвас бичээсэй гэж хүлээж байсан ч буруу ойлголтоос болоод Хевон Хивихэн рүү зурвас бичээгүй Жуан руу явуулсан байдаг. Кванте Южоныг дээврийн өрөөнд ярилцъя гэж дуудана. Тэр үеийн яриа хүний өмнөөс ичнэ гэдгэл болсон л доо. Чи миний нэгдүгээр сонголт ч гэсэндээ нөхцөл байдлаас болоод өөр хүн сонгочихсон юм аа гэсэн утгатай л юм хэлдэг. За
За маргааш нь болоход Согён 3-3 болцоотой. Өглөө эрт Дунжины нохотой цуг хамтдаа салхилна. Өдөр нь Квантетэй номын дэлгүүрт болцсон. Квантег гаднаас нь өнгөц харах юм бол охин болгон руу сэтгэнсэн өөртөө нэлээд итгэлтэй залуу юм шиг харагдахч тийм биш бололтой. Квантед царайных нь өөрт нь дургүй хэсгүүд байдаг. Солонгосчууд V хэлбэртэй жижигхэн нүрийг хөөрхөн гэж боддгоос болоод ч тэрүү шанааны ясан томоос болоод багасаа л дургүй байсан гэсэн. Тэгээд миний хачин бас үзэсгэлэнтэй царай гэсэн энэ номыг уншихад өөрийгөө хайрлах мэдрэмж төрсөн юм байна л да. Ингээд өөрт нь таалагдсан номоо Согёнд ч бас бэлгэлнэ. Жуван Южаны болцоо. Эхлээд BBT гэд чимэглэж бэлгэлээд 6 ахуулаад хамтдаа хооллоод нэг нэгэндээ таалагдаж байсан болохоор уур амьсгалч нэлээд догтлмоор нэг нэгэндээ илүү татагдсан болцоо болж өндөрлсөн. Үүний дараа нэвтрүүлгийн багийнхан эрэгтэйчүүдийн үдшилэг, эмэгтэйчүүдийн үдшилэг гэд тус тусад нь цуглуулдаг. Эрэгтэйчүүд цуглах үед Хивихёноос асууна. Хайрцаг нээж үзэхэд сэтгэл чинь их хөдөлсөн байгаа харагдсан гэхдээ Хивихён дотор нь чихэр байсан тухайгаа хэлээд бас эхэндээ Эксигээ гих сэтгэлээр шоунд оролцсон тухайгаа хэлэхэд нь Кванте гэж салгалсан юм. Үнэхээр буруу зөвлөгөө өгдөг. Олон түмний нүдэн дээр чихрээ эцгээгээд гаргаж ирвэл X-тэй одоо хүртэл сэтгэлтэй гэдгийг харуулж болно штэ гэд хэлэхдээ Дунжин ууг нь сануулж хэлдгийн. Чихрээ бүгдтэй нь хуваах юм болвол X чинь хараад харин ч дургүй байх юм биш үү. За энэ үед харин нөгөө талд эмэгтэйчүүд дээр шинэ оролцогч Чанжин хүрээд ирнэ. Барилгын компанид стратеги төлөвлөлтийн хэлтэст ажилладаг. Эрэгтэйчүүд буцаж ирэх үед нэг давхрын өрөөнд нь нэг хүний ор нэмэгдсэн байхыг нь хараад шинэ эрэгтэй оролцогч ирсэн байх нэ гэд мэдчихнэ. За доор бүгдээрээ цуглараад ярилцаж байх үед хонх дуугарч цагтл ирэх ба насаа алжлах боломжтой боллоо. Кванте 26-тай, Согён 30-тай, Хивихён 24-тай, Южон 25-тай, Жуван 29-тай, Дунжин 30-тай, Хэвон 26-тай, Дахэ 30-тай, Чанжин 32-тай, Санжон 27-тай. Энэ үед дахин хонх дуугарч Санжон болон Чанжин хоёрын X-ийг бичсэн танилцуулга хүргэгдэн ирлээ. Санжоны танилцуулга. Санжоныг харах тусам улам дур булаан болдог. Жижигхэн зүйлд хүртэл баярлаж байгааг нь харахаар түүний дэргэд үргэлж байдаг найдвартай нарс болохыг хүссэн. Гэгээлэг дүрхийг нь хамгаалж чадах хүнтэй уулзаасай. За Чанжины танилцуулга. Чанжин их энгийн хүн. Уралчсан үед намайг ганцаараа байлгах дургүй болохоор хичнээн муудалцсан байсан ч заавал гэрт хүргэж өгдөг. Сэтгэлээ шударгаар илэрхийлэх хэцүү байдаг хүн бөгөөд нөгөө хүнээ ганцаардуулах үеч байдаг. Ойлгоод хүлээж авч чадах халуун дулаан хүнтэй уулзаасай. Дахиад хонх дуурдаг. Чанжинд болцох эрх өгдөг ба Дахэг сонгоно. Зурус бичих цаг ирлээ. Хэвэн өчигдөр гомцондоо Хивихёнд зурус явуулаагүй дээ гимшээд зурус бичнэ. Хивихёныг дүгнээд хэлвэл нэг тийм аюулгүй замыг сонгож өөрт нь хэн сайн хандан тэр эмэгтэй рүү зурус явуулдаг. Южонтой болцоод ирснийхээ дараа Южон руу, Согён ойрхон байгаад ахаар Согён руу, X нь өөр дээр нь ирээд сайн хандхад X рүүгээ. Харин өнөөдөр Санжон өөр дээр нь ирээд байсан болохоор Санжон руу зурсаа явуулсан. Хэвэнч гэсэн энэ занг нь мэддэг. Намайг үйлдэл хийвэл эргүүлж үйлдэл хийгээд намайг үйлдэл хийхээ болоод өчигдөр зурус явуулаагүй байхад л ингээд харилцаагаа хаячихдаг штэ гэдгийг нь мэдэж байгаа болохоор урам нь хугарсан гэсэн. Харин Квантед өнөөдөр гарсан нэг өөрчлөлт нь Согёнтэй болцсныхоо дараа Согёноос яг ч тогтлол мэдрээгүй болохоор одооноос Южон руу сэтгэл нь чиглэж эхэлдэг. Дах ядаж бас өөрчлөлт гарсан нь одоо хүртэл зурусаа үргэлж X-тэй явуулдаг байсан. Харин энэ удаад яг л салах ёс хийж байгаа мэд зурус илгээдэг. Битгий уйл би ч гэсэн одоо уйлахгүй. За энэ хүртэл бүх зүйл сайхан байлаа. Тэгтэл Кванте гэж нэг мангар юм. Хивихёнд царайлага архины даруулга аваад ирээж тэгхүү гэж гуйна. Хэваны нөгөө үнтэй цайтай чихрийг нь архины даруулга гэж байгаа юм л да. Хивихёнч гэж юунч амар дуулууртай юм заа гэснээ аваад ирнэ. Тэгээд нэг нэгээр нь тараагаад өгөхөд ууранд хөрсөн Хэван босоод яваад өгнө. Кванте хэлнэ. Энэ хоёр утгатай байж болно. X-ээ бодоод гаргасан байж болно. Үгүй бол X-ээ бодгоо болохыг хүсээд гаргасан ч байж болно гэсэн чинь Хивихён. Яахлаараа би гайхуулмаар байна гэж хэлдэг. Даанч тэр үгийг нь Хэван сонсож амжаагүй. Хивихёны хувьд өөрсдийнхөө муухай дурсамжийг хуваалцаагүй, сайхан дурсамжийг хуваалцаж байгаа болохоор зүгээр л байх гэж бодсон юм байна лээ. Хэвэн 2 давхрын зочны өрөөнд очоод миний гамнаад идчиж чадаагүй зүйлийг ингээд хүмүүсийн архины даруулганд өгчөж болох нэ гэд гомдоод уйлна. Хивихёнтой ярилцах гээд анзаарагдах гээд хажуунаас нь юм аваад явсан ч Хивихён тоохгүй байсанд нь
нь гал тогоонд очиод дахиалуулна. Тэр үед Санжон, Дахи хоёр орж ирж таарад Хевоныг аргаддаг. Хивихон гал тогоо руу орох гэхэд Санжон хэнийг ч гал тогоо руу ойртуулж болохгүй гэсэн даалгавар авсан тул Хивихоныг явуулахгүй хорход тэр үед л ямар нэгэн зүйл буруутсныг Хивихон ойлгож байгаа. Тэгээд хин гэдгийг нь мэдэх гээд Санжоноос гал тогоонд хэн байгааг л хэлж би очихгүй гэхэд Санжон, Хевон, Дахи эгч хоёр байгаа гэж хэлдэг. Хивихоны хувьд толгой муутай хүн бол ерөөсөө ч биш бүх зүйлийг мэдэж байгаа. Хевоныг дээшээ гарсныг харж байсан болохоор хоёр давхар руу гарч түүнийг хайсан ч олоогүй. Хивихонд ч адилхан хэцүү байгаа нь харагдана. Контигийн хувьд Южон руу явахаар болсон гэсэн штэ. Яриа өдөж байхдаа цамцных нь халаасанд Жувонтэй ахуулсан зураг байгааг харчихна. Жувон ч Южоныг хайж таарад харцаараа наашраа гэд дуудахад нь Южон гүгээд очлгүй дээ. Тэгснээ нэг хөрхөн Жувонд би баригдчихлаа. Чамд өгөх гээд халаасандаа хийчихсэн байсан чинь Конти харчихлаа энтер гэл. Маргааш болзоотой ч үнэндээ явахыг хүсэхгүй байна гэл манай Южонч шударгал та. Жувон даваа гарагт юу хийх билээ гэд дараагийнхаа болзоог төлөвлөнө. Жувон Согёнд хэлдгийн чи гэхдээ арай л их хэрэгтэйчүүдийн биед хүрэх юм а гэд. Тэгсэн чинь Согён юу би хизээ тэгсэн гээд өгөөсгчээд Конте гэрсэн чинь ийм л явдал болсон юм да. Иймэрхүү зүйл олон давтагдаад ирэхээр манай Жувон гайхдаг юм аа зү. Энэ миний мэддэг охин мөн гэж үү? Хивихоныг айцтай залуу гэсэндээ төрүүлж үйлдэл хийдэг төрлийн хүн биш гээд тийм болохоор ч тэр өрөөнөөсөө гарч ирээд Хевоныг төрүүлж ирээд ярилцахыг хүсээд том өрөөндөө сууж байгаа. Харин нөгөө талд нь Хивихоныг ганц ч удаа болов ирээд ярилцаасаа гэд гал тогоонд хүлээж байгаа Хевон. Хоёр талд нэг хүлээсээр байгаад уулзаж чаддгүй. Жувон мэн урлагийн хүн гэсэндээ мэдрэмжтэй л дээ. Хевон нэг л биш байгааг нь анзаараад гадаа гарч агаар амьсгалцгаая гэж хэлнэ. Тэгээд Хевонд үнэхээр хөөрхөн зөвлөгөө өгдөг. X чинь хэн гэдгийг нь мэдэхгүй ч тэрч бас чамтай ярилцахыг хүсэж магадгүй. Тохирсон цагийг нь л олж чадахгүй байгаа байх. Ярилцах хэрэгтэй, мэдэрч байгаа зүйлээ илэрхийлэх хэрэгтэй. Энэ хിവэрээ ингээд орхиж болохгүй гэд. Энэ үгэнд нь багч гэсэн найдлага тайсан Хевон Хивихоны өрөөнд очиж нойрноос нь сэрээгээд хэлэх зүйл байна уу гэхэд Хивихон байхгүй гэнт. Үнэхээр байхгүй гэж үү гэж дахиж асуухад тийм ээ маргааш ярилцъя гэн. Энэ үгийг нь сонссон Хевон үнэхээр болохгүй нэ гэд яваад өгнө. Хивихоны талаас бодвол Хевон уйсныг нь мэдж байгаа болоод ч тэр үг хитрхээ сэтгэл хөдлөөр ярилцаад сайн үр дүнд хүрэхгүй юм шиг санагдаад маргааш арай эрүүл ухаанаар л ярилцахыг хүссэн юм шиг санагдсан. За маргааш өглөө боллоо. Хевоны хувьд өчигдөр хүндхэн өдөр байсан болохоор агаар амьсгалмаар санагдсан болтой цаг агаар сайхан байна шүү. Гарахын сөн гихтэн дунжин тэгвэл гарцгаая гэж хэлнэ. Тэр хооронд Дахи Чанжин хоёр болзоонд явах ба нэгэндээ өөрийнхөө гараар утасны кейс нэхэж өгөөд солилцсон. Южон өчигдөр Жувонд маргааш болзоонд ямааргүй байна гэдээсэн да. Контетэй хийх болзоогоо хэлээд байсан. Бүр нэг сүр сүлдгүй санаа алцаар байгаа л гарна. Контегээс хэр удаан явах уу гэсэн чинь 30 минут гихтэн нэг цаг биш байгаа нь яамаа даач шиг бүр нэг хортонд олсоосаа гэсэн янзтай. Өмнөх өдөр нь Согён 3 болцоотой байсан да. Хивихонтой хийх болцоо тэр өдөр амжаагүй болохоор өнөөдөр хамт хооллонгоо болцно. Өмнө нь Хевон Дунжин хоёрын болзооны төгсгөлд буудлагын газарт байсан эгч нэмээд үлээдэг тоглоом өгсөн юм элэ тэр хоёрт. Тэрийг Дунжин гэнэт санаад гаргаж ирээд хамтдаа тоглоно. Оройн зураас бичих цаг ирэхэд Дахиэд гарсан өөрчлөлт нь Дунжин руу явуулсан зурвас нь салах ёс байсан бололтой. Анх удаа X-ээсээ өөр хүн лөө Чанжин руу зурвас бичсэн байдаг. Өмнөх өдөр нь Дахи Дунжинд сүүлийнхээ зурвасыг бичсэн бол Хевон өнөөдөр Хивихонд сүүлийнхээ зурвасыг бичнэ. Надад ч гэсэн өөр хэлэх зүйл алга. Тэгтэл хамгийн инээдтэй нь Хивихон Хевонд биш Согёнд таалагддаг гэдгээ илэрхийлэх гэж зурвас бичсэн байдаг юм аа. Гэхдээ бас нэг зүйл нь Дунжин Хевон руу зурвас бичсэн байдаг. Жувон X-тэй зурвас бичсэн. Шалтгаан нь яагаад ч юм ойрдоо эргэн тойронд нь л харагдаад байгаа гэсэн. Уруул өнгөлөгч түргэж өгөөд л хоол хийж байхад нь цонхоор дуудаж өөрөөр нь тоглоод байсныг нь дахиад намайг сансан юм байна гэд буруу ойлгоод зурвас явуулчихсан байдаг. Тэгтэл манай хөрхий Южон Жувон руу зурвас бичсэн байдаг. Зурвасыг нь авсан хойноо Жувонд гимшил төрдөг. За гимшээд сууж байтал Жувонд зурвас ирнэ. X-тэн таныг сонгосонгүй. За энэ үед Lex нь өөрийг нь гээгүй байсныг нь ойлгож байгаа. Южон гомдоод сууж байхад нь зурвас ирлээ. Таны X таныг сонглоо. За ийхүү нэвтрүүлгийн багийнхан дараагийн хосыг зарлалаа. Южон Чанжин 2 хосууд байжээ. 2022 оны 7 сараас 2023 оны 6 сар хүртэл 11 сар үерхсэн. За 2 давхарт 3 хүний яриа. Дахи Южоны таагүй байгааг нь хараад хүлээж байсан хүнээсээ зурвас аваагүй юм уу гэж асууна. Харин Хевон миний харж байгаагаар чамайг 2 залуу сонирхож байгаа санагцсан гэдэг. Үүнд нь Южон хариулахдаа гэхдээ бүгдээрээ их сонирн байна уу?
Нэг нь тохирох хүн нь энд байхгүй болохоор л намайг сонирхоод байгаа юм шиг. Харин нөгөөх нь өөрийнх нь X болон бид хоёрын дунд зүгээр л эргэлзээд байгаа бололтой гин. Хоёр дахь хүнд нь өөрөө сайн байгаа ч надад түүнээс зураас ирсэнгүй гэд гуниглана. Хэсэг хугацааны дараа тагтан дээр Южонд ярьснараа маргааш буудгаар явцгаая гэж хэлдэг. Тэрийг нь сонссон Южон саяхан гуниглаад сууж байсан хүн чинь инээд алдаад дуу муу аялал сэтгэл нь амарсан бололтой. Манай хоёр ярьж суусаар байтал өглөөний 6 цаг болчихсон байдгийн. Тэдний ярилцаад инээлдэж хөхрөлдөх чимээ Южоныг амрахтан саад болоод унтаж чадалгүй инээлтгийг нь сонссоор хэвтдэг. Угаасаа аль хэдийн өглөө болчихсон. Жуантай болзоонд явах ёстой. Уцлаад доошоо бууж байхад нь Чанжийн зүрхэд сэтгэл нь өмрөөд явчихна. Бодлого жаахан сэтгэлээ зэгцэлсний дараа Жуантай болзоондоо явдаг. За өөр болзоо гэвэл Дунжин Хэвэн хоёр гарах гэж байхад нь ширээн дээр өнөөх чихрэн байж байдаг. Тэгсэн нэг хөрхөн өөрөө өөртөөгөө ярьдгийн. Ястаа нэг яахлаараа үнийг заавал эндүүлдэ чихдэг байна. Нэг нэнийгээ хоромгчийг уйж өгвөл би бинийгээ магтаал. Хийсэн зүйл дээрээ өөрсдийнхөө сэтгэмжээр зураг зурсан юм л да. Хоол идэж байхад Хэвэн асуудгийн. Сум нэгийн тооч нь ямар учиртай юм бэ гэд. Тэрхий романтик бодолтой Хэвэн маань өнөөдрөөс эхлээд бидний эхний өдөр гэж байгаа мó гэж хэлээд таяна. Дунжин эцнээ битгий тэгэж гүн бодоо. Чамайг тэгээд хэлчихсэн чинь миний бодсон утга шаал инээдтэй болчихлоо. Чиний нэр Хэвэн болохоор нэгийн тоо. Миний нэр Дун буюу баруун гэсэн утгатай болохоор баруун талд чинь сумаар илэрхийлсэн юм а гэж хэлэхэд Хэвэн тэслгүй инээчихнэ. Орой болж зураг сэлхийх цаг боллоо. Южонд өнөөдөр 4 зураас ирсэн. Гэхдээ X нь ганцаархнаа зураас явуулаагүй. Чанжин яагаад өөрт нь зураас явуулаагүй вэ гэхээр санаж байгаа ч зүхтмаар байна гэсэн. Ийм шалтгаанаар та хэрөө өнөөдөр хөвгчлээ байлаа гэд талархсан сэтгэлээр бичсэн байдаг. Харин Южон мэдээж Жуан руу зураас явуулсан. Хэвэн Дунжин руу. Өөрийнх нь таван дээр зурсан нэгэн тосом. Тэгээд бас хөөсөн бөмбөлөгийн эможи. Унтах цаг болох үед Хэвэн Согёнд хэлнэ. Өнгөрсөн 7 хоногт би их сул дорой ээжээ. Одоо харин шинэ 7 хоног эхэлж байна. Би илүү хүчтэй байна гэж хэлдэг. Бас X-гээ ярихдаа би бинийхээ хувьд сайн хүн байсаар л тусмаар байна. X-д маань ямар нэгэн хүн таалагдвал тэрэнд нь тусалж өгмөр байна гэхэд хариудан Согён. Би харин X-д маань шинэ хүн гарч ирээд бидээ таалагдаад эхэлвэл тэр нь надад хэцүү байхаа гэж хэлнэ. Өнөөдөр болсон гачирхалтай зүйл нь өчигдрийн Южон Чанжины байсан байдал нь эсэргээрээ солигдчихно. Южон Жуантай доор ярилцаж суугаад инээлтэнэ. Үүнийг нь сонсон Чанжинд хэцүү байсан тул яриан сонсогдохгүй газар гээд дээрийн өрөөнд очиж хэвтдэг. Манай хоёр ер нь л шудраг хүмүүс л дээ. Одоо бол чамаас өөр хүн бодогдохгүй байна уу? Одоо надад илүү баттай мэдрэмж төрж байгаа талаараа хэлнэ. Хариуд нь Южон, X-с маань өөр нэг л хүн бодолд минь байгаа гэд хэлдэг. За маргааш өглөө боллоо. Нэвтрүүлгийн багийнхан өнөөдөр хувийн өрөөг задлана. Оролцогчид X-ээ сонгож болохгүй. Заавал өөр хүн сонгох ёстой гэсэн байсан боловч оролцогчид сонголтоо хийгээд очтол дахиад 2 сонголт өгөгдөнө. Нэг нь сонгосон хүнийхээ хувийн мэдээллийг авна. Нөгөөх нь X-ийн өрөө буюу X-тэйгээ өнгөрүүлсэн хуучин дурсамжийг нь гаргаж ирнэ. Нилээн эргэлзэж байгаад X-ийн өрөөг сонгодог. Жуаны хэлснээр миний мэддэг Согён хിവэрэ бол сонголт хийхдээ X-ийн өрөөг сонгоно гэж хэлнэ. Хэлснээр нь ч болдог. Жуан салсныхаа дараа Согёнд зориулж дуу хийсэн юм байна лээ. Утгынх нь хувьд гэвэл нөгөө хүн нь өөрөөс нь залхсан гэсэн утгатай гунигийн дуу. Тухайн үед эзэндээ хүрч чадаагүй ч гэсэн жилийн дараа анх удаа эзэндээ хүрлээ. Согён X-ийн өрөөндөө ороод уйлсан шалтгаанаа бид үнэхээр дуусчихсан гэдгийг мэдрэх гонигтай байсан гэж хэлдэг. За дараагийн сонголт нь Кванте эргэлзэлгүйгээр Южоны өрөөг сонгоно. Кванте Южоны нэг зургийг нь авснаа үнэртэй уснаас нь цацаж шингээгээд өөртөө үнрийг нь хадгалахаар шийддэг. Дараагийн сонголт Южон X-ийн өрөөг сонглоо. Чанжинч бас адилхан. Яг нэг газраа даруулсан маш олон зураг байгааз энэ нь Южоныг гэрт нь хөргөж өгөөд гэрийнх нь урд зургаад харуулдаг. Энэ хоёрын маань уламжлал. Энэ хоёрын салга болсон гол шалтгаан нь Чанжин ажил карьерийн хувьд тогтворгүй байсан болохоор их төгшөөр мэдэрдэг байсан. Түүнийгээ найз охиндоо харуулахыг хүсээгүй, өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаагүй. Харин нөгөө талд нь Южон ярилцахыг хүсдэг байсан. Гэвч Чанжин ярилцахыг хүсээгүй. Ярилцахгүй байсан болохоор яагаад байгааг нь мэдэж чадахгүй байснаас нөгөө хүнийхээ бодлыг нь өөрөө л таагаас аргагүй төрсөн. Энэ байдал нь явсаар Южон ганцаардаж эхэлсэн байдаг. Хажууд нь байгаад туслахыг хүссэн ч эсрэгээрээ өөрөө түнд тэр болоод байгаа юм шиг санагдсан.
Ингээд л нэг өдөр уцаар маргалдаад Южон салигээд маш урт зурвас явуулдаг. Өөрийг нь авч үлдэхийг ч юм уу ямар нэгэн хариу хүлээж авсан Южонд хариу ирдэггүй. Зүгээр л синт ч гэсэн байдаг. Харин Чанжины өнцгөөс бол юу гэж хариулгаа хэдэн өдөр бодоод олоогүй. Тулгараад байгаа ажлаа бүтээчгээд нүүрээ хараад ярилцсан дээр юм байна. Тэр үедээ л холбоо барья гэж бодсон гэсэн. За дараагийн сонголт Дунжиных 13 жилийн дурсамж яаж харагддгийг та нарт харуулъя. Дунжиныг зэрэгт байх үед нь Дахэ зөндөө цагтл бичдэг байсан. Мэдрэмжээсээ айгаад X-ийнхээ харцгийг нээггүй Дунжинд энэ бүхэн хүнд тусгана мэдээж. Дунжины хэлсэн хамгийн сэтгэл өвтгмөр үг нь би Дахыг бүрэн мартахын тулд дахиад 13 жилийг зарцуулах байгаа гэж хэлдэг. Дахэд маань ч хүнд байгаа нь харагддаг. За дараад нь Хвихон болон Хевон. Хвихоны X-ийн өрөөг сонсон шалтгаан нь нэвтрүүлэг эхлэхээс өмнө урьдчилсан ярилцлага дээр Хевон өөрт нь маш хүйтэн хүндий хандсан. Гэхдээ байшинд нүүж орсны дараа өөрт нь илдэг хандаж эхэлсэн юм л да. Тиймээс нэвтрүүлэг эхлэхээс өмнөх Хевоны үзэл бодол ямар байсныг нь мэдхийг хүссэн. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө салтынхаа талаар Хевоны өгнүүд Хвихон байтугай бийж гомдохоор үнэхээр хатуу байсан. Салтынхаа дараа би карьераа хөөж ирээдүйдээ төвлөрсөн. Бас шин залуутай ч үлдсэн. Тийм болохоор надад X-ээ бодох цаг байгаагүй. Салтын дараа түүний талаар огтхонч бодоогүй. Хевоны X-ийн өрөөнд ороод хамгийн ихний мэдрэмж нь би түүнд үнэхээр их хайртай байсан. Миний түүнийг их сэтгэл энэ харагдаж байгаа X-ийн өрөө шиг ийм гүйхэн бүтгэн биш байсан юмсан даа гэж хэлдэг. Өрөө ингэж харагдаж байгаа нь түүнийг гониглуулсан. За ийхүү орой болж зурвас илгээх цаг ирлээ. X-ийн өрөөнд орсон Чанжин Южон руу би өнөөдөр үнэхээр гэмсэн гэж зурвас илгээдэг. X-ийн өрөөнд орсон Согён Жуан руу ирүүл байгаарай гин. Жуан Южон хоёр бэбидээ зурвас илгээдэг. Өнөөдрийн нэг сонирхолтой зүйл нь Хвихон руу чи яагаад ийм гонигтай харагдаад байгаа юм бэ гэж зурвас илгээдэг. Хевон X-ээсээ зурвас аваад маш их гайхна. Над руу зурвас бичээгүй удажгаад яагаад өнөөдөр гэж бодсон. Харин Хевон Дунжин руу бичсэн. Нөгөө талд нь 10 ангийн турш X-тэй ганц ч зурвас явуулаагүй Дунжин анх удаа Дахэд зурвас бичсэн байдаг. Дунжины явуулсан утга нь X-ийн өрөө өөрт нь яг л бэлэг шиг санагдсан. 13 жил намайг харилсанд баярлалаа гэх утгаар талархсан сэтгэлээр явуулсан. За энэ үед нэвтрүүлгийн багийнхнаас тогтвол ирнэ. Оролцогчид Чежу арал руу аялах болно. Эмэгтэй оролцогчид сүүлээс Чежу явах болцооны хүнээ сонгох ёстой. Гэхдээ X-ээ сонгож болохгүй. Южон Жуаныг, Дахэ Санжин хоёр хоёулаа Чанжиныг сонгосон тул Чанжин энэ хоёроос нэгийг нь сонгох ёстой. Ингээд Дахэг сонгодог. Хевон болон Согён хоёулаа Дунжиныг сонгодогч Дунжин Хевоныг сонгоно. Хүнд сонгогдоогүй үлдсэн Согён, Санжон, Хвихон, Конте дөрөв хамтдаа явна гэж зурвас ирнэ. Хевоны ярилцгуу гэсэн санаачлагаар дээврийн өрөөнд ярилцахаар болдог. Хевон миний хувьд үн цэнтэй чихрийг маань хүмүүсийн архины даруулга болгосонд гомцсон талаараа хэлнэ. Харин Хвихон миний хувьд ёстой гой дурсамж байсан болохоор хүмүүст өнгөрмөр байсан юм аа гэж харагдана. Тэгснээ ярилцаж байхдаа нэг нэгнийхээ хуруунд хүрээл ямартай ч үл ойлголцлоо бол залруулж чадлаа. За нэг давхарт Чанжин Южоныг ярилцъя гэж ятгсаар байгаад гадаа гарна. Харин Южон түүнд боломж олгодоггүй. Би тантай буцаж нийлхийг хүсэхгүй байна. Энд намайг догтлуулдаг хүн байгаа. Тэр хүнд танаас хүсдэг байсан зүйл байсан. Чежуд хөвгчлөлтэй байцгаая гэж хэлээд яриагаа дуусгаад шууд яваад өгнө. Южон Жуаны аялал үнэхээр хөөрхөн. Южоны зургийг авч өгч байхдаа Жуан аль нь цэцэг болохыг мэдэхгүй байна гэж сэдэгнэл. Нэг нэгнийхээ зургийг авч өгвөл нар жаргахыг хамтдаа хараал. Южоны хэлснээр 14 цаг хамт байсан ч уйдгартай мөч ганц ч хорон байгаагүй гэж хэлдэг. За нөгөө талд Хевон Дунжин хоёрын болцооч бас үнэхээр гэгээлэг, үнэхээр хөөрхөн байсан. Дунжин Хевоныг чи яриан дундаа ёстой хөөрхөн үгнүүд хэлэх юм аа. Яаж хөөрхөн юм хэлэх вэ гэсэн ном энэ төр байдгийн биш үсттэй гэж Хевоныг инээлгэн. Далайн ирэг дээр нэг нэгнийхээ зургийг авч өгнө. Кафе орж алсыг ширтэж яриа өрнүүлснээр болцоо өндөрлөлөө. Дахэ Чанжин хоёрын болцоо нэг нэгнтэйгээ хитрхээ чөлөөтэй байсан болохоор илүү найзуудын болцоо шиг санагдсан. Гэхдээ Дахэгийн амьдралд ганц л эрэгтэй байсан. 13 жил нэг л хүнтэй үргэсэн болохоор түүний хувьд энэ болцоо нь би өөр эрэгтэй хүнтэй цагийг зугаатай өнгөрүүлж чадгал юм байна гэсэн итгэл өгсөн гэж хэлдэг. За орой болж Чежуд байрлах байрандаа эрцгээлээ. Хвихон X-ээ Жуантай хамт ирнэ гэж бодож байсан чинь Дунжинтай хамт ирэхэд нь үнэхээр гайхсан. Учир нь өөрөө тэр хоёрыг хоорондоо ярьж байхыг нь нэг ч удаа харж байгаагүй гэсэн. За тэгээд хоёр хоёроо нэмэгдсээр бөөндөө цуглартал тэдний урд том дэлгэц байрлаж байна. Энэ нь өнөөдөр X-үүд илчлэгдэнэ гэсэн үг. Үүнээс цааш оролцогчид маань X-ээ нуух шаардлагагүй болгоно. За хамгийн ихний илчлэгдэх хос Хевон Хвихон.
Хёоныг дэлгэцээр гарсан чинь Дунжин үнэхээр хөөргөн харагдаж байна гэсэн. Дараа нь Согён болон Жувон. Жувон өөрсдийгөө хараад нулимсаа барих гэж их хичээж байгаа нь харагдана. Жувоны хэцүү байгааг нь харсан Южонч нулимсан зэлэгнэн. За дараад нь Дахэ, Дунжин хоёр. Тэдний хоорондын харилцан ярианаас 13 жил үерхсэн гэдгийг нь сонссон бусад оролцогчид үнэхээр цочирдож уулга алдана. Дараагийнх нь Южон болон Чанжин. Өөрсдийнхөө ярилцлагыг хараад тэд хоёулаа уйлсан. Чанжин ярилцлагаа үзээд тэр үед хэлж чадаагүй зүйлстэй маш их харамсан гэсэн. За дараад нь Санжооны хэлж ирлээ. Кафед ганцаараа суух Санжоон харагдана. Түүн дээр хурж ирэх залууг оролцогчид бүгд Кванте гэж бодож байсан ч царай нь гарах яг тэр агшинд дэлгэц унтарч хажуу талаас тусах гэрлийн тусгалд нэгэн залуу орж ирлээ. Ингээд сүүлийн эрэгтэй шинэ оролцогч болох Сон Минхён 27 настай мис таслын эмч. Оролцогчид бүгд тавшраад байцгааж байхад бас дуусах болоогүй. Дэлгэцэн дээр сүүлчийн оролцогч гэсэн бичиг гарч дахиад л гэрэл аснаар Квантегийн X Жунин ирлээ. Жунин 30 настай, эмч мэргэжилтэй. Тэдний салах болсон шалтгаан нь Кванте хайраа үгээр маш их илэрхийлдэг. Өдөр бүрэл би чамд хайртай гэд. Үерхэд 6 сар болсон ч би чамд хайртай гэх үг аваагүй. Тиймээс Кванте хайрлагдаж байгаа мэдрэмж авч чадахгүй байсан. Харин Жунины хувьд би чамд хайртай гэх үгийг илүү нухацтайгаар боддог. Би чамд хайртай гэдэл хэлчихвэл бидний ирээдүй, бидний гэрлэл хэлсэн үгэндээ хүлээх хариуцлага. Энэ бүхэнд баг зэрэг эргэлзэж байсан болохоор тэр үгийг хэлхээс зайлсхийж байсан байдаг. Энэ үзэл бодлын зөрүүгээс болж л тэд салсан. За ийхүү бүх оролцогчид цугларсны дараа нэвтрүүлгийн багаас захиарна. Шинэ оролцогчид маргааш болцох хүнээ сонгоорой. Жунин Дунжиныг сонглоо. Минхён Согёныг сонглоо. Ингээд нэвтрүүлгийн багийнхны зүгээс өрөөний хуваарлалт гаргасан байдаг. Оройн цаг болж зурус бичих цаг ирлээ. Шинэ ирсэн хоёр оролцогч хоёулаа X-тэй зурус явуулсан. Дунжин Хэвэн хоёр BB-тэй зурус явуулдаг. Дахэ Чанжин хоёрч бас BB-тэй адилхан. Жуан, Южон хоёрч нэг нэндээ зурус явуулсан байдаг. Кванте Южон руу зурус бичсэн. За ингээд байрандаа барилцгааж байхад Хэвэн Хивихёнтой ярилцах гэж ирнэ. Яриа нь нэг л өрнөж өгөхгүй байсаар Хэвэн За надад одоо хэлэх зүйл байхгүй гэд Хивихёны яриаг таслаад гараад явчихна. Южон Жувон хоёр гадаа хамтдаа сэлгэлнэ. Жувон хэлнэ. Би эхний өдрөө X-тэй сайн байсан ч хугацаа өнгөрөх тусам чамд сэтгэл алдарсан гэд. Харин Южон би X-тэйгээ нийлмээргүй байна. Би одоо танд дуртай гэж хэлнэ. Маргааш уулзгаар амлалт нэг нэгэндээ өгөөд амарцгаагаар байрлуугаа орцгоолоо. Хэвэн Хивихёныг унтаж байгаа юу гэж асуугаал. Тавгүй байгааг нь анзаарсан Кванте. Ёстой нэг би түүнийг гаргаад ирье гэж хэлээд гаргаад ирнэ. Хивихён гараад ирэхэд нөгөө л хатуу зангаа гаргана. Яагаад гараад ирвэ? Хивихён гараад ир гэсэн бидтэй гэхдээ би чамайг гараад ир гэж хэлээгүй. Чи буцаад орж болно гэдэг. За ямар ч тач Хэвэн маань би түрүүн хитрхи сэтгэл хөдлөлөөрөө хандчихжээ. Тэрэндээ харамсаад түрүүн таагүй байсан юм а гэхэд Хивихён хоёулаа болзоонд явцгаая. Тэгжээж би зүрх сэтгэлээ илүү тодорхой болгож чадах юм шиг байна гэж хэлнэ. За маргааш өглөө нь Дунжин, Жунин хоёр хамтдаа морь унаж далайн эргээр алхаал энгийн л болзоо. Харин Согён Минхён хоёр хамтдаа зураг зурцгаана. Дараа нь цаасан дээр хүслээ бичээд олсон дээр өлгөөд шатаж бараг л галын наадам шиг юм газар байдгийм байна лээ. За гэрт юу болж байгаа вэ гэхээр гэрд үлдсэн хэд маань 6 цагт хамтдаа хоол хийхээр болсон ч Жувон ганцаархнаа хамаг юм бэлдээд байж байна. Жувон Дунжинд Дахэ Чанжин хоёр ирж хамт хоол хийлсэн гэсний хайцсан болоо гэхийг сонсон Дунжин. Дахэгийн хариуцлагагүй байдлыг нь хараад баг зэрэг бухимдаж эхэлдэг. Гэтэл нөгөө өөр задал ярилцдаг хоёр маань хоол хийхээ мартчихсан өө сайхан буу хаалаад сууцгааж байдаг шүү. Хоол хийж байсан хоёр дээр Санжон ирж өмнөх харилцааныхаа талаар ярина. Санжон Минхён хоёр гэрлэх зорилготой үерхэж байсан юм байна лээ. За тэгээд болзоонд явсан хүмүүс жирээд оройн хоолны цаг дуусч байхад л нэг юм Дахэ Чанжин хоёр ирснэ. Хилцээгүй байж хоолноос нь санаа зовхгүй идээд байсанд Дунжинд таагүй санагдана. Дахэ жаахан гимсэн бололтой би аяг тавг угаая гэж хэлнэ. Нэвтрүүлгийн багаас тогтоо ирлээ. Хосууд нэг нэгнтэйгээ ярилцаад эрэгтэйчүүд X-ийнхээ болцох залууг сонгож өгөх ёстой. Санжоны санал болгосноор Минхён Хивихёныг сонглоо. Хоорондоо ярилцсны үндсэн дээр Кванте Чанжиныг сонглоо. Хоорондоо ярилцсны үндсэн дээр Жувон Дунжиныг. Хэвэний саналаар Хивихён Дунжиныг. Южоны санал болгосноор Чанжин Жувоныг. Дунжин өөрийнхөө сонголтоор Чанжиныг сонгодог. За ингээд хүндхэн сонголтын дараа зурас бичих цаг ирлээ. Хоолны дараа Дунжин Дахэд хитрхи ширүүн хандаад байсан юм л да. Тэрэндээ гимшээд Дунжин Дахэд муухай зан гаргасан дуушлаарай гэж зурас бичнэ. Минхён Согён хоёр нэг нэгэндээ зурас бичдэг. Южон Жувон хоёр нэг нэгэндээ зурас явуулна. Чанжин Южон руу 10-ын үед уулзахаар яваад очие гэж явуулна.
Согёны хувьд тэр өдөр болцсон ч юм уу хамгийн их ярилцсан хүн рүүгээ л зурвас явуулдаг. Өөрөө доктортой нэг хүндээ зурвас явуулдаггүй болохоор сүүлийн өдрүүдэд Жуван нэг л хүнээ сонгоод Южон руу л зурвас явуулаад байгаа нь түүний санааг маш их зовно. Санжаны хувьд X рүүгээ зурвас бичсэн ч харин өөрт нь ирсэн зурвас нь таны X Согёныг сонглоо гэсэн байсанд сэтгэл нь хямраад шууд өрөөлөгөө орж унтахаар явдаг. Дахиа Дунжин хоёр жижиг сажиг асуудлаас болж нэлийн ширүүхэн маргалтна. Тэрийг нь мдээгүй хивийхэн хажуугаар нь 0 орно. Нөгөө хоёр чинь эд маргалдаж байхад цаанаас нь хивийхэн "Аха би цаашлагдчихлоо" гэд хашгирна. Дунжин "Онгоохгүй байна" гэсэн чинь "За тэгвэл аха явж ажиллаа амжуулчих шиг өөрт 0-таа үлдэх гээд байгаа мó хаашаа." Дунжин тэгж нэг юм хаалгыг нь онгойлгоно. Сандарсан хивийхэн арай гэж нэг юм гарч ирсэндээ баярлана. "За маргааш өглөө боллоо. Өнөөдөр ч бөөн болцооны өдөр шүү дээ." Южон, Жуван хоёр загасчлахаар явлаа. Барьсан загсаа хамт эцэцгэн. Согён Дунжин хоёр альчуур цэцгээр чимэглэж хатаадаг. Дараа нь далайн эрэг орж хамт сууцгаана. Хивийхэн Санжан хоёр нэг нэгэндээ өөрийнхөө зурсан зургийг хувцсан дээр хэвлүүлж бэлгэлдэг. Санжаны зурсан баавгатай цамц, Хивийхёны зурсан дуулаатай цамц. Дунжин Хэвэн хоёрт оройн цаг таарсан болохоор хамтдаа хооллоно. Дунжин өчигдөр Хэванд зурвас явуулаагүй. Үл ойлголцол үүсэж магадгүй гэсэндээ тайлбарладаг. "Би өчигдөр даахыг гомдоочихсон болохоор түүнд зурвас бичсэн юм аа" гэд. Дунжин ярьслага өгөхдөө ингэж хэлнэ. "Одоо Хэванаас өөр хүнтэй болцоонд явах шаардлага байхгүй" гэд. Хоолоо идэж дуусгаад далайн эрэг орж хамтдаа алхана. Дунжин элсэн дээр өөрсдийнхөө эхний хоёр үсгийг бичээд зургийг нь дарж авна. Манай хоёр буцаж ирэхэд яг л оройн хоолн дээр таарчихна. Нэвтрүүлгийн багаас дугтуй ирлээ. Энэ удаад эмэгтэйчүүд X-ийнхээ болцоод бүсгүйг нь сонгож өгөх ёстой. Кванте Южонтай болсон. Минхён Жунинтай болсон. Хивийхэн Дахитэй болсон. Үүнийг нь сонсон Хивийхэн яаж байгаа ч энэ вэ гэсэн царай гаргана. Дунжин Жунинтай болсон. Дунжин үүнд нь мэдээж сэтгэл дундуур байдаг. Жуван Жунинтай болсон. Ийм шийдвэр гаргасанд нь Жуван гайхаж инээн. Чанжин Дахитэй болсон. За ингээд зурвас бичих цаг ирлээ. Хивийхэн Санжан хоёр бибидээ, Хэвэн Дунжин хоёр нэг нэгэндээ зурвас илгээлээ. Өнөөдрийн нэг сонирхолтой зүйл нь Чанжин Дахи болон Жунинтай хоёулантай болцсон мөртлөө алинд нь ч зурвас явуулаагүй. Харин Южон руу өнөөдөр ч гэсэн чийл бодогдсон гэд бичсэн байлаа. Гэтэл Южон Жуван хоёр бибидээ зурвас бичсэн. 3 өдөр дараалж X-тай Южоныг сонглоо гэсэн зурвас авсан Согён нэг л таагүй байгаа нь харагдана. Жуван орж ирээд Согёнтой ярилцахыг хүснэ. Кванте Согёнд Южоныг сонгож өгөөгүйгээд уралсан байхдаа гэхэд Согён "Үгүй, Южоноос болж ярилцсан гэж бодохгүй байна" гэд гардаг. Жуван Согёноос одоогийн бодол нь ямархуу байгааг асууж эхлээд хоорондоо маргалтаад эцэст нь Жуван "За угаасаа л ойлголцохгүй юм байна. Болцгоё, орцгоё" гэд саллаа. Согёныг орж ирэхэд нөгөө хоёр "За яавда" гэхтэн Согён "Зүгээр л өөрсдийнхөө харилцаагаа одоо яах вэ талаар ярилцлаа" гин. Хивийхэн "Ах тэгээд ямар байна" гэхтэн Согён "Миний бодлол их хамаатай бололтой" гэд өөрийгөө хамаатуулаад арай давслаад хэлчихнэ. Үүнийг нь сонсон нөгөө хоёр "Нэрээ юу? Ёстой төсөөлөөгүй юм байна" гэд үнэхээр их гайхацгаана. Нөгөө хоёр нь маш их гайхаад байсан Согён "Яасан? Жуван надад ямар ч сэтгэлгүй юм шиг харагдсан юм уу" гэд асууна. Харин Кванте "Надад бол огт байхгүй юм шиг л харагдсан даа" гэд хэлчихнэ. Хивийхэн ч бас "Жуван ах Южонтой баттай юм шиг санагдсан даа" гэдэг. "Жуван ах Южонд л сайн штэ. Танд сэтгэл байхгүй юм шиг харагдсан даа" гэд байгаад нь Согёны гинэт шар хөдөлж эхэлсэн юм шиг л санагддаг. Согён үргэлжлүүлэн "Южон сэтгэл байгаа ч гэсэн хэрвээ би бодлоо өөрчилчихвэл юм бол Жуваныг эргээд ирэх боломжтой л гэж бодож гин" гэд хэлчихдэг. Дараад нь Жуван дээр очиж уучлалт гуйна. "Би өмнө нь үнэхээр хүүхчиг байжээ. Бас эмзэгч байж бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Намайг уучлаарай. Би цаашдаа тийхгүй" гэхтэн хариуд нь Жуван "Дараа нь чамтай үерхэх хүн сайхан юм а" гэж хэлээд босоход Согён түүний цамцнаас зурсан ч Жуван яваад өгнө. За маргааш өглөө нь Жунин 3-3 болцоотой. Өглөө эрт Дунжинтай уул руу алхана. Өдөр нь Жувантай кафе орно. Дараа нь Минхёнтэй хамт алхангаа ярилцсан. Нар жаргахыг хамтдаа харцгаана. Южон Кванте хоёр хамтдаа далайн орно. Далайн эрэг дээр хамтдаа хоол эцэцгэн. Манай шулуун шударга Южон шууд л хэлнэ. "Чи намайг гэвэл цагаа дэмий өрсөн хэрэг болно шүү. Яагаад гэхээр би бодлоо огт өөрчлөхгүй" гэд. Гэхдээ бас нэг сонирхолтой зүйл нь энэ хоёрын маань яг энэ байгаа арал нь Южон өмнө нь Чанжинтай хамт ирж байсан X-ийнх нь дурсам шингэсэн газар. Бүр энэ идэж байгаа котлетны газар нь хүртэл Чанжинтай хамт хоол идэж байсан. Тиймээс Южон X-ээ бодгоос өөр аргагүй төрсөн. Дунжин өглөөний болцооноосоо ирээд Хэванд ховлоно.
Жунийн бит хоёр галт уул руу гарсан. Дараа нь хоолж идээгүй хүрээд ирсэн гэд. Тэгсэн Хевон юу вэ? Манай дунжиныг хоолж өглгүй дасгал хийлгээд явуулж байгаа мó гэл нээх өргөн. Харин Дахиа Чанжийн хоёр маань тоглоомын газар очиж тоглолцгооно. За харин гэрт бөөнөрөө хоолоо хийцгээх гээд байж байна. Согён Жуан дээр очсноо болцоочин гой байсан мэт. Тийм болохоор орой Жунийн руу зурус явуулаарай заа юу. Ойлгосноо гэд шална. Согёны хэлсэн зүйлс тоглоом шиг сонсодоогүй болохоор Жуанд эвгүй байгаа нь харагдана. Хивихэн ганцаараа хоол хийж чаддгүй болохоор ихэнхдээ аяг тавгал угаадаг. Ганцаараа угааж байхыг нь харсан Хевон туслах гээд ирэхэд хамтдаа гадаа алхах уу гэж Хевоноос асуухад тгээ гэн. Зурус бичих цаг ирлээ. Хевон Дунжин хоёр нэг нэгэндээ зурус илгэнэ. Манай хоёр бараг л аз жаргалтай төгсөх гэж байхад Хевонд дахиад нэг зурус ирнэ. Чи дахиад Дунжин руу бичих байх тийм ээ. Гэхдээ би чам руу зурсаа илгээсээр байх болно. Хамт алхацгаая гэд Хивихэн зурус явуулж. Энэ үед Хевон бодно. Яагаад энийг өмнө нь эртхэн явуулж болоогүй юм бэ гэж бодно. Южон Квантетэй болцохдоо чанд зарцуулах энерги байхгүй. Надаас өөр хүмүүсийг сонирхоод үзээгээд харилцаагаа дуусгачихсан болохоор Кванте өнөөдөр Согён руу болцгоё гэж явуулна. Манай Жуан X-тэй дарамтлуулан Южон руу зурус явуулдаг. Хилээд байхад нь түүнийг дахиад сонгосонд Согён таагүй байгаа нь харагдлаа. Чанжин Южон руу зурус бичсэн. Харин үнэхээр сонирхолтой нь Южон зөрүүлээд зурус илгээсэн байвал яах вэ? Би хан котлет идсэн. Бас бүх газар нь бидний өмнө нь очиж байсан газар байсан. Энэ нь чамайг санагдуулсан шүү гэд бичсэн байдаг. Зурусын дараа Согён байн санаа алдаална. Ядаж байхад нь Кванте Хивихэн гэж хоёр юм байнга Согёныг сумлаастай. Кванте Согёноос танд өнөөдөр X-с чинь зурус ирсэн үү гэж Южоны хажууд асуухад нь эвгүй байдалд орсон Согён мэдэхгүй гэж хариулна. Согёнд Жуаны цамц байсан юм л да. Цамцыг нь буцааж өгөх нэрийдлэр Жуаныг хайна. Чи нэрээ үнэхээр өвөнд орохгүй юм аа. Чиний сэтгэл зүрхийг ойлголоо гэд яриаг нь таслаад шууд гараад явсан Согёны араас Жуан гарна. Жуан хэлнэ л дээ. Чи өөрөө надтай буцаж нийлмээргүй байна гэчгээд яагаад одоо гинэ тийм зан гаргаад байгаа юм бэ гэд. Согён хариуд нь за та хоёрт амжилт хүсье. Хүснээ хий гэчгээд яваад өгнө. Зурус бичилдсэн цагаас хойш л Южон Чанжин хоёр нэг нэгнтэйгээ хэлхэлдээд л яваад байх юм. Жуан Хевоныг яг л сэтгэл зүйч шиг түүнтэй ярилцахаар тайвширдаг гэд байдгийн. Энэ яриан дээрээс нэг эвгүй юм болно. Согён Жуанд өөрт нь Хивихэн Кванте хоёрыг сайн найзууд шиг л хүмүүс тэднийг эр хүн гэж хардаггүй гэж хэлсэн гэхэд нь Хевон өмнө нь Согёноос сонсон үннээ л хэлнэ. Согён надад өнөөдөр Хивихеныг эр хүн гэж хардгаа хэлсэн штэ. Тэр ихэндээ түүнийг романтик байдлаар харсан ч болзоонд явж үзээд түүнтэй тохирохгүй гэж бодсон гэсэн штэ гэд л хэлчихнэ. Жуан энэ үед Согёныг хоёр нүртэй юм а гэж бодно. Цонхоор цаана харахад Согён Хивихентэй цуг юм ярьж байгаа нь харагдал. Наагур нь болохоор Южон Чанжинтэй цуг юм ярьж болохаал. Жуан надад ямар ч итгэл найдвар алгадаа гэж тоглоомор хэлнэ. Минхён Санжоны хувьд болохоор өдөрт дор хаяж нэг удаа заавал хэрэлддэг. Өнөөдөр ч бас уламжлалт ёсоор Санжоны өрөөнд хэрэлдэнэ, гал тогоонд ч орж хэрэлдэнэ. Хивихэн Южон хоёр гал тогоонд юм аваачиж тавих гээд явж байхдаа Минхён Санжон хоёрын маралтгыг нь харчихна. Банцандаа чимээг өхийн доошоо буцаад буцгаана. Үүдээр гарах гэж байхад нь дахиад л маргалдах чимээ. Согён Жуаны маргалтыг сонссон манай хоёр таг хөшөж орхино. Тэрний дараа яаж явж байгаад энэ дөрөв суугаад таарчдаг юм бүүмэд. Согён Южоны хажууд ингэж хэлнэ. Би болцсон юм уу их ярилцсан хүн рүүгээл зурус явуулдаг. Харин Жуан ганцхан хүн рүү л бичээд байдаг. Тэгснээ үргэлжлүүлэн би яг энэ байдлыг нь хараад ганцхан Южоныг л гээд байгаа юм байна гэд бодсон чинь үгүй байсан байлээ. Би Жуанаас зөвхөн түүнийг л гээд байгаа мó гэхэд тэр үгүй гэсэн. Жуан ганц хүнтэй л болцож ирсэн болохоор тэр хүн рүүгээл зурус бичиж байсан юм байна лээ гэх утгатай юм хэлдэг. Яг бодит байдал дээр Жуан Согёнтой өөрсдийнхөө харилцааныхаа талаар л ярьдаг болохоос биш хизээч тийм муухай зүйлс хийж байгаагүй байхгүй юу. Хивихэн хажуугаас нь нэрэл та хоёр их гардагдаа гэж хэлэхдээ зэрэгцэн Южон цааш тиссэнгүү. Хүлээгээрээ наадах чинь намайг өвтгөж байна шүү гэдээ илдгээр ууг нь Согён хандаж хэлсэн. Тэгсэн Согён тийштэй наадах чинь Южоны сэтгэлийг өвтгөн штэ гэж Хивихэн рүү чихэж энтэр. Тэнгүүд Южоны хувьд энэ дээр эргэлтийн цэг болчихж байгаа байхгүй юу? Эцэст нь Согёнд хэлнэ. Жуаныг харахаар таал дуунд буцаж нийлхийг хүсэлтэй байгаагаа хэлбэл тэр тань руу очих юм шиг санагдгаа гэд. Эцэст нь ялалт байгуулсан Согён арай тайвширснаа. Би тэдэнд өмнө нь тийм утгатай зүйл хэлсэн. Хэрвээ би дахин нийлэх талаар ярьж эхэлвэл Жуан бодлоо өөрчилж надад дурлах болно гэж. Тэгтэл энэ хоёр үнэхээр гайхаад байсан штэ гэж хэлнэ. За маргааш өглөө нь Хевон Дахиатэй ярилцахаар ирнэ.
Дахи Хевонд хэлнэ. Энд байгаа хүмүүсээс хамгийн их таалагддаг хүн маань чи. Хэрвээ Дунжин шинэ хүнтэй болцвол тэр нь чамайг байгаасаа гэж хүсэж байна гэхэд Хевоны нүдэнд нулимс зэглэнэ. Хевоны хажууд нулимсаа барьсан Дахи өрөөндөө орж ирээд уйлна. Яагаад гэхээр Дахид Дунжиныг гэсэн сэтгэл одоо хүртэл байгаа. Тэр сэтгэлээ барин Хевоныг тайвшруулах үг хэлэх мэдээж амаргүй л байсан баг. Түүний дараа Дунжин Дахи хоёр ярилцдаг. Дахи Дунжины одоо ямар үзэл бодолтой байгааг мэдхийг хүссэн. Дунжин энд ирэхдээ л буцаж нийлэхгүй байхаар шийдэж ирсэн. Тэр шийдвэртээ үнэнч байна гэдгээ хэлдэг. Түүний гомдоосон Дунжинд хэцүү санагдаж хэсэг хугацаанд тэндээ ганцаараа сууна. За орой болж тэд хамтдаа үзэсгэлэг хийхээр болцгооно. Хооллож байх зур тэдэнд тогтоо ирлээ. Хүн бүр болзоонд явах хүнийхээ нэрийг явуулна. Гэхдээ би бинийгээ сонгосон хүмүүс л болзоонд явах болно. Бас X-ийг сонгож болохгүй. Оролцогчид болзоонд явахыг хүссэн хүнийхээ нэрийг илгээсний дараа зурус бичих цаг боллоо. Санжом инхэн хоёр бибидээ зурус илгээлээ. Хивихоны Ашиг хаврын тэнгэр шиг зам. Өчигдөргөн л Хевон руу би чамраа зурус илгээсээр байх болно хамтдаа алхацгаая гэд бараг л болзоонд ураад байсан хүн чинь яг болцох завшаан олдоход нь Согёныг сонгож түн рүү зурусаа явуулсан байдаг. Гэхдээ бас нэг сонирхолтой зүйл нь явж Согёны хэлсэн зүг байсан юм шиг. Жувон Согёнд зурус бичсэн байдаг. Өглөө Жувон Согёны хүссэн номыг уншсан л да. Тэрнээс гадна Жуанд Южон өөрийнх нь харцнаас зайлс хийгээд байгаа санагдаад байгаа. Бас Южон өөр дээр нь ирэхгүй байнга л Чанжинтай явж байгаа нь харагдаад байгаа. Южоны Чанжиныг гих сэтгэл нэмэгдсэнийг анзаарсан байж магадгүй л дээ. Харин Согён Хивихон руу нэг давхарт ярилцъя гэж зурц бичсэн. Южон Чанжин хоёр нэг нэгэндээ зурс илгээлээ. Южон Чанжин руу зурс бичих болсон шалтгаанаа өчигдрийн тэр дүрийн яриад түүний сэтгэлийг өвтгсөн. Бас Чанжинд дургуйдж байсан сэтгэл нь ярьлаад одоо тайвширчихсан гэсэн. Хевон Дунжин руу зурс бичсэн. Хевон Дунжинаас зурс хүлээж байсан бололтой. Квантегас чамд мессеж ирсэн үү гэж асуугаад надад ямар ч мессеж ирээгүй хоосон байна гэд утсаа харуулна. Тэгтэл Хевонд ямар ч зурс байхгүй гэсэн мэдээлэл очино. Харин нөгөө талд Дахид таны X Жуниныг сонглоо гэсэн мессеж ирэхэд маш их гайхна. Миний бодлоор Дунжин өнөөдөр Дахитай маргалдаад сэтгэлээр унсан. Яг тэрхэн мөчөд Дахи Хевон альнийх нь ч талаар бодохыг хүсээгүй зүгээр л өөр хүнийг сонгох нь амар байсан бололтой. Гэхдээ Дунжин Хевоны царай бараахыг хараад шууд л алдаа хийснээ ойлгосон л доо. Тэгтэл Хевонд хүмүүс надаар тоглоод байгаа юм байх та гэсэн мэдрэмж төрсөн. Хивихон үүнээс цааш чам руу илгээнэ гэдээсэн байхгүй юу? Дунжин ч өөрт нь маш их сэтгэлээ илэрхийлж байсан ч альнаас нь ч зурус байхгүй. Дунжин Хевон дээр очиод дараа нь тэр өрөөнд ярилцаж болох уу гэхэд Хевон надад чамд хэлэх зүйл байхгүй штэ гэж гэнэ. Хевон Жувон хоёрын хувьд чихнээсээ найзууд шиг л байдгийн. Жувон чи яагаад бухимдаад байсан гэхэд Хевон би хаягдчихсан гэж хэлнэ. Харин Жувон санаа марчглаа. Би ч бас хаягдчихсан гэхэд Хевон инээ. Дунжин удалгүй Хевоны хажууд очиод хэвтлээ. За нэг байранд нь Южон Жувон хоёр ярилцсан. Южон нөгөө шудраг цангаараа чи надаас өөр хүнтэй болцоогүй болохоор л над руу зурус явуулж байсан юм уу? Би өчигдөр Согёноос тэгж сонссон юм а гэхэд Жувон маш их гайхаж би ярьсан бүх зүйлээ санахгүй байгаа ч чамайг тэгж бол яриагүй гэхэд Южон мэдээж Жувоны үгэнд л итгэнэ. Кванте маань ингэж нэг чихэрний өрөө цайруулж байх шиг байна. Хевоныг хаалгаар гарахт нь Хивихон руу нүдэрээ тохино. Чи түнтэй ярилцмаар байна гэсэн мэт. Зүгээр л очиод ярилцалтаа гэж зориг өгөхөд Хивихон араас нь гарна. Тэгээд Хевоныг орох гэж байхад нь өчигдөр алхахыг чадаагүйгээ өнөөдөр гүйцэлдүүлье гэдэг. Тэд гадаа ярилцахаар болж гадаа хүйтэн байгаа болохоор Хивихон түүнд өөрийнхөө өмд цамцыг өгөхөр болно. Хевон чи ч ястаа үнэхээр туйлбаргүй хүн юм аа. Нэг бол Согён руу бичээл, нэг бол Санжон руу бичээл, нэг бол над руу бичээл гэхэд нь Хивихон энэ чинь миний сэтгэлд хинч байхгүй л гэсэн үг штэ гэхэд Хевон тийм ээ тэрэнд чинь бийж бас багтаж байгаа зү гэдэг. Энэ үед нэвтрүүлгийн багийнхан мангар Цэмэн тэр хоёр руу маргааш болцохоор таарсан хосуудын нэрийг явуулна. Би бие сонгосон болзоод хүмүүсийг танилцуулъя. Со Дунжин, Хевон, Чуэ Хивихон, Согён. Саяхан л нэгээ буруутгаад байсан хоёр өөрсдөө ч бас өөр хүмүүсийг сонгосноо мэдээд тэсэлгүй инээлтэн. Хивихоны чин сэтгэлийг одоо л хідүүлээ мэдэж авах нь. Хивихоны энэ үед хэлснээр өөрт нь энэ хүн үнэхээр таалагдаж байгаа гэдэгтээ бат итгэлтэй болж байж л тэр хүндээ өөрийгөө илэрхийлдэг. Гэтэл нэвтрүүлэгт оролцоод энэ л хүн надад үнэхээр таалагдаж байна гэсэн мэдрэмж аваагүй. Гэхдээ Хивихон сөүлд тийм мэдрэмжтэй байсан ч чэжүүд ирсний дараа Хевон өмнө байснаасаа илүү их хинээж хөөрхөн төрхийг нь зөндөө харсан. Үргэлжил Хевоныг харцаараа хайгаад нүдэнд нь Хевон л үргэлж тусаад байсан юм байна л да. Ууг нь өдөр бүр л Хевон руу зурс бичгийг хүссэн. Тэгээд төөрөлдөж сэтгэлээ
уучлаарай гэж ойлгохтол Дунжин Хевон хоёрыг чэжүүд хамтдаа аз жаргалтай эрхийг нь харсан. Бүх зүйл л сайхан болж бүтэж байгаа анзаарагдсан. Тэгээд Хивихён дотроо энэ бол миний л буруу гэж бодсон. Хурдан шийдвэрээ гаргаж чадаагүйнхээ төлөө хүртэх ёстой зүйлээ хүртэж байна даа л гэж бодож. Бүх зүйл нь болж бүтэж байхад нь дундуур нь орж Хевоны сэтгэлийг өмүүлээд харж байсан хүнтэйгээ тогтоох гэж байсан харилцааг нь сөөрүүлж орохын нэмэргээд зураас бичихгүй байхаар шийдсэн юм байна. Ингээд Хевонд амлалт өгнө. Би маргааш шийдвэрээ гаргана. Бүх зүйлийг тодорхой болгоно гэд. Харин та Дунжинтай байх шийдвэр гарвал би хүлээн зөвшөөрөх ёстой. Яагаад гэхээр шийдвэр гаргаж чадахгүй байсан хүн нь би л болохоор. Манай хоёр сайн ярилцаж авсны эцэст яриагаа өндөрлөлөө. Маргааш өглөө болж Хевон Дунжин хоёр нарны эртэд болзоондоо явцгаана. Тухтай газар сууцгаагаад Дунжин шууд л өчигдрийн талаар ярина. Чамайг болзоонд сонгосон гэдэг маань зураас бичих дайны сэтгэлээ илэрхийлж байна л гэж бодсон юм аа. Жунинтай 2 жудаа болзоонд яваад баярлсан сэтгэлээ илэрхийлж байгаагүй болохоор би түнлөө онцгой туршлага байлаа баярлаа гэж л хэлсэн юм. Жунинд баярлаа гэж хэлхийн оронд чамд илүү анхаарлаа хандуулах ёстой байжээ. Уучлаарай гэж аргадна. Гарч хамтдаа зураг авахсны дараа хамтдаа хололцгоно. Харин өөр нэг газар Хивихён Согийн хоёр болцсон. Тэд модоор нэгэндээ бүүчгэж өгөхөр болдог. Тэгснээ гинэт Хивихён нөгөө хоёр ямархуу болцоо хийж байгаа бол гэж Хевоныг бодно. Машинд байхдаа ч Хевоны талаар л яриад байдаг. Жуан та хоёр олон сайхан дурсамж бүтээлдсэн байхдаа надад ямар ч дурсамж байхгүй. Миний эксийн өрөө хамгийн бага эд зүйлтэй байсан гэдэгт итгэлтэй байна гэж хэлнэ. Бүх зүйл хаашаа чиглэж байгааг анзаарсан Согён түүнд зөвлөгөө өгнө. Хевон чамд нэлээд сэтгэл дундуур байгаа. Сөүлд байгаад чи Хевонд сэтгэлээ илчилсэн ч дараа нь түүнд анхаарал хандуулгаа болчихсон. Би чамайг бардам зангаа баг зэрэг татаад Хевоны төлөө ямар нэгэн зүйл хийгээсэ гэж хүсэж байна гэд хэлнэ. За ингээд байж байтал оролцогч бүрт нэвтрүүлгийн багийнхан хаяг явуулж бүгдээрээ цугларахыг хүсдэг. Бүгд цугларсны дараа нэвтрүүлгийн багийнхнаас тогтоо ирж эсвэл хариулт тоглоом тоглохоор болно. Гэхдээ нэг хүн 3 л асуулт асуух ёстой. Южон Хевоноос хамгийн сүүлийн удаа нэг хүнтэй болзоонд явах бол хинтээ явах гэхэд Хивихён гэж хариулна. Хевон Согёноос яг адилхан асуулт асуухад Кванте гэж хариулахад Жуаны урам хугарна. Согён Чанжинаас аль нэг хүн дээр тогтсноо гэхэд тийм ээ гэж хэлнэ. Чанжин Хивихёноос саяын асуултыг дахиад асуухад тийм ээ гэж хэлдэг. Хивихён Дунжинаас залуус дундаас хинээс хамгийн их санаа зовж байгаа вэ гэж асуухад чи гэж хариулна. Санжон Квантегээс чи яг одоо ганц л хүн сэтгэлтэй байгаа юу гэхэд тийм ээ гэдэг. Кванте Жуаноос чиний эксэг гих сэтгэл 50%-аас дээшээ юу гэж асуухад хариулахгүй байхыг сонголоо. Жуан Согёноос надаас гадна сэтгэл татагдаж байгаа хүн байгаа юу гэж асуухад нь байгаа гэдэг. Дахе Южоноос чи одоо зураас явуул гэвэл хинлөө явуулах вэ гэхэд Жуан лөө гэж хариулна. Хэрвээ экс чинь хинэгэнтэй хосууд болвол чи түүнийг дэмжихүү гэхэд дэмжиж чадахгүй байхаа. Тийм зүйл болоосаа гэж хүсэхгүй байна гэж хэлнэ. Согён Жуаноос бидний үерхэж байх үеийн хугацааг оруулаад чи энд ирээд надаас илүү хин нэгэн татагдсан уу гэхэд мэдээж 3 жил 3-7 хоногийг яаж харьцуулах билээ? Жуан үгүй л гин. Жуан Согёноос чи надтай болцохгүйгээр энэ газраас явмаар байна уу гэхэд нь эргэлзэж магадгүй болохоор явмааргүй байна л гэдэг. Кванте Согёноос чи намайг романтикаар хардггүй гэхэд тийм ээ гэж хэлнэ. Жунин Жуаноос чамд дахиад шинэ хүнийг багтаах цай байгаа юу гэхэд нь байхгүй гэдэг. Дахе Дунжинаас та энд байхдаа мэдрэмжийнхээ талаар худлаа хэлж байсан удаа байгаа юу гэхэд тийм ээ гэдэг. Дунжин Дахегээс үерхэж байх үедээ чи бидний 13 жилийн харилцаа яаж дуусна гэж бодож байсан бэ гэхэд Дахе энэ асуулт нь Дунжинд ямар чухал асуулт болохыг сайн мэдэж байсан болохоор маш тодорхой хариулдаг. Бид гэрлэнэ гэж боддог байсан. Хэр удаан үерхснээ бодвол энэ ойлгомжтой зүйл штэ гэж тайвшруулна. Дунжин яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр үерхэж байхдаа Дунжин гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд Дахе хизээж тодорхой хариулт өгч байгаагүй юм байна. За ингээд ширүүхэн тоглоомын дараа сүүлийн удаа зурус бичих цаг ирлээ. Минхён, Санжан хоёр бие биедээ зурус илгэнэ. Хевон, Дунжинч бас адил. Тэгтэл Хевон руу Хивихёнч бас зурус илгээсэн байдаг. Гэхдээ зурус нь ганцхан л үхтэй. За энэ нь Хивихёны төлөвлөгөөний нэг хэсэг л дээ. За гэд явуулчихаар Хевон мэдээж утгыг нь ойлгохгүй. Тиймээс юу гэсэн утгатай болохыг нь Хевон мэдхийн тулд заавал өөр дээр нэрээд асуух ёстой. Жуан яг хажууд нь суучгаад Согёноос учир битүүлэг юмнууд асуугаад байсан ч гэсэн Южон Жуан руу сүүлийнхээ зурсыг явуулдаг. Эргээд харахад чамтай өнгөрүүлсэн мөчүүд миний хувьд хамгийн хөвгчлөлтэй бас идэрхэд тусалсан мөчүүд байлаа. Маш их баярлалаа. Би бүхнийг ойлгож байна. Гэхдээ Жуанч бас Южон руу сүүлчийнхээ зурсыг явуулдаг. Кванте Согён нэг нэгэндээ зурс илгээсэн. Дахе Чанжинд харин Чанжин Южонд зурс явууллаа.
Нэвтрүүлгийн багийнх нь тайвшрах цай өгсөнгөө. Маргааш та X-тэйгээ болцох болно. Гэртээ эрцгээхэд Южонтой уулзах гээд Чанжийн дотор хүлээн. Жуан харин гадаа хүлээн. За маргааш өглөө нь нэгсүүд хоорондоо болцсон. Конте болон Жонины хувьд шийдвэрээ аль хэдийн гаргачихсан болохоор ч тэрөө зүгээр л энгийн зүйлс ярилцаж хамтдаа хооллосноор тэдний болцоо өндөрлөлөө. Харин одоо Хеван болон Хивихёны болцоо. Хеван Хивихёны машин жолоодож байгаа түрхийг нь харсаар л байдаг. Тэр түрхийг нь дахиж харахгүй байж магадгүй болохоор ч тэрөө утсан дээрээ буулгаж авахыг хүснэ. Үерхэж байх үедээ хоёулаа л жоохон байсан. Тийм ч болохоор хоёулаа автобус юм уу метрогоор л явдаг байж. Харин анх удаа машин жолоодож байгааг нь харсан үнэхээр хачин санагдсан гэсэн. Хевон мэдэрсэн мэдрэмжээ илэн далангүй хэлнэ. Жэжүүд ирээд Дунжинтай шөнийн далайг харахад анх удаа догтлсон. Гэхдээ тэр өдрийн маргааш нь чи над руу сонсхийг хүссэн зурвасыг маань явуулсан. Чи тэр зурвасаа нэг өдрийн л өмнө явуулчихсан бол бүх зүйл одоо огт өөр байх байсан даа гэдэг. Нулимсан цэлгэнээд ирсэн Хевоныг харсан Хивихён тэгээд энэ нулимс одоо яг ямар учир утгатай юм? Намайг өргөдөө юу гэж хэлээд Хивихён шууд л уйлчихна. Хевон сүүлд шөнө ярилцахдаа би чиний тухай олон зүйлийг буруугаар ойлгож явснаа мэдсэн. Надад муухай санагдаж харамссан гэд хэлчихнэ. Гэхдээ Хивихён Хевоны тайвшруулах гэж хэлсэн үгнээс харамссан гэдэг үг л өөртөө тодоос тодссон. Харамсан гэдэг үг нь түүнд бүх зүйл дуусчихжээ гэдгийг ойлгуулсан. Дунжинд аль хэдийн сэтгэлдээ болсон болохоор түүнийг сонгоно. Тийм болохоор энэ бүхэнд харамсаж байна. Хивихён яг энэ утгаар ойлгоод нулимсан зэлгэнээд эхэлсэн. Хевонд баталгаа өгч чадаагүй мөчүүд нь нүднийх нь өмнө харагдаад маш их харамссан. Дотроо бүх зүйл дууссан биш байгаасаа гэж маш их хүссэн гэсэн. Яг энэ хүсэлтэд зэрэгцэн нэвтрүүлгийн багийнхнаас болцоо дууслаа гэсэн зурвас ирлээ. Болцоо нь ийм хурдан дуусчихна гэж хоёулаа санаагүй болохоор хоёуланд нь хэцүү байгаа нь харагдана. Хивихён өнөөдөр яг л хамтдаа байсан үеийн гişгээ хөвгчлөхийг хүссэн. Ингэн гэж мэдсэнгүй гэж хэлээд дахиад л уйлчихна. Нулимсаа барих гэж маш их хичээж байгаа нь харагдсан ч нулимсаа төвчж чаддгүй. Хевон намайг явахаар битгий уйлаарай заа юу гэж хэлээд тэдний болцоо өндөрлөлөө. Минхён Санжон хоёр мөсөн голгорын талбай орж болгоно. Хамтдаа хоол идээд хэв найрамдалтай салцгаанаа. Чанжин Южонтой болцоонд явахын өмнө Дахиатай хамт хийж байсан утасны кэсээ авчихна. Южонд муухай сэтгэл төрүүлэхгүй гэж л тэгсэн байх. Южонч будааны талбайд зураг авахулж байхдаа тэрийг нь анзаарна. Чанжины хувьд Южоны зургийг авч байхдаа өөрийнх нь харж байгаа сүүлчийн инээмсэглэл байж магадгүй гэж бодоод хоолойн зангирсан гэж хэлдэг. Чанжин Южоны сэтгэлийг хөдлөхийн тулд үерхэж байсан хоолны газраа өмнө нь байнга захиалж иддэг байсан яг л тэр хоолоо захиална. Дараагийн болцох эксүүд бол Жуан, Согён. Манай хоёрын уур амьсгал нь маргалтахыг хүсэхгүй зүгээр л одоо байгаа цаг хугацаагаа сайхан дурсамж болгоод авч үлдэхийг хүссэн юм шиг л санагдсан. Элсэн дээр зүрхэн хэлбэртэй нүг ухаад хамтдаа бичлэг хийн. Согёны хэлснээр яг л хуучин цагтаа очичихсан юм шиг сайхан санагдсан гэсэн. Хамт хооллох үед Жуан хоолныхаа зургийг авах гэхтэн Согён өмнө нь хоолны зураг авдаггүй байсан бидтэй гэхэд Жуан эндээс явсны дараа бүгд дурсамж болон үлдэн штэ гэж хэлнэ. Согёнд зүгээр л гонхтой байсан. Жинхнээсээ сүүлчийн болцоо байж магадгүй гэж бодохоор сэтгэл нь өвдсөн гэдэг. Ганцаараа буцаж явах замдаа Жуаны нүдэнд нулимс цэлэгнэнэ. За хамгийн сүүлчийн болцоо Дахи болон Дунжин. Албаар хувцсаа хослож өмссөн биш санаандгүй тохиолдлоор ингээд таарчихна. Өмнө нь үерхэж байх хугацаанд Дахи Дунжинаас бор ноосон цам цөмсгийг хүсдэг байсныг нь санаад Дунжин түүнд зориулж хувцалсан байдаг. Явсаар байгаад гэрэл зургийн студид ирнэ. Дахид гинтл сүүлчийн удаа төгсөлтийн зураг авахж байгаа юм шиг санагдахад нулимсан цэлэгнээд ирлээ. Хоёулаа хүчээр инээмсэглээл. Дунжин уудлгүй нулимсаа төвчж чадалгүй цааш явчихна. Түүнд яагаад хэцүү санагдсан бэ гэхээр хүмүүс ихэвчлэн баярын өдрөөр ч юм уу ямар нэгэн зүйл зориулж зургийн газарт ирж зураг авахулдаг штэ. Тэгээд Дунжинд ямар нэгэн юмд бэлдэж байгаа юм шиг санагдсан. Яг л салах ёслол зориулсан юм шиг. Хэсэг тавьширцгааж байгаад үргэлжлүүлэн зураг авахулцгаана. Үргэлжлүүлэн хоол идэнгээ хэсэг ярилцсан. Дунжин ярианыхаа төгсгөлд чамд хэцүү байгааг мэднэ. Гэхдээ надад ч бас чамаас татахгүй хэцүү байгаа гэдгийг маань л ойлгоорой гэж хэлнэ. Харин Дахи сүүлийн ганц удаа тэврээд өгч болохгүй юу гэж гуйна. Дахи уйлж Дунжин түүнийг харагдана. Дунжин Дахиг чин сэтгэлээсээ тэрвэл өөрт нь үнэхээр хэцүү санагдах болохоор хоёр гараараа тэрч чадаагүй гэж хэлдэг. За, эксүүдийн болцоо бүгд дуусны дараа нэвтрүүлгийн багийнхан оролцогч бүрийг өөрийнх нь сонголтоор болцох хүнийг нь сонгуулна. Кванте Согён бие болцоонд сонгосон. Хоол идэж байхдаа Согён сонголтоо хийж чадахгүй байгаа тухайга бас алдаж болохгүй юм байгаа юм шиг санагдаад. Гэхдээ бас тавьж уулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа тухайга хэлдэг.
Харин Кванте би чамайг бүх зүйлээ орхиод над дээр эргэж хэлж чадахгүй ч орхиод ирвэл сайхан л байна гэж хэлнэ. Маргааш эцсийн сонголт хийх өдөр болохоор Кванте эцсийнхээ бүх аргыг хэрэглэж байгаа харагддаг. Согёны гарыг хатгаал, газрыг нийлээл тэгснээ шөнийн далай харж суун. Бүр хөвтөж шөнийн тэнгэр ажиглаж од ширтээд л аз жаргалтай харагдана. За дараад нь Чанжин Дахи хоёр нэгээ сонгосон. Чанжин өөрт нь хэцүү байх үед хоёулаа маш их ярилцдаг байсан. Энэ нь надад маш их түшиг толгуур болж байсан гэж Дахид талархна. Харин Дахи X-ээсээ болж маш их хэцүү байхад нь Чанжин гарч ирж зугаатай цагийг өнгөрүүлж байсан нь X-гүүгээрэж би сайн байж чадах юм байна гэж итгэл найдварыг хамгийн анх ойлгуулсан хүн бол чи шүү гэж мөн адил талархна. За дараад нь Хэвэн болон Дунжин. Хэвэн эцсийн шийдвэрээ гаргахдаа зүгээр л нэвтрүүлэг гэж хөнгөн хандлаггүйгээр жинхнээсээ ирээдүйд болцмоор байгаа хүнээ сонгохыг хүсэж байгаа тухайгаа хэлдэг. Тиймээс ч Дунжинтай ярилцаж байхдаа өөрөө сонголт хийхдээ ирээдүгээ хамт дуулах хүн нь хинбэ гэж бодож шийдвэрээ гаргах тухайгаа хэлнэ. Харин Дунжин Хэвэнд аль болох их сэтгэлээ илэрхийлэхийг хичээж байгаа нь харагдана. Дараад нь Южон болон Жуан. Южоны хэлснээр Жуаныг байнга яг л зөв цагтаа гарч ирдэг байсан гэж хэлдэг. Харин Жуаны хувьд Южонтой таарах зөв цагийг хүлээх биш, өөрөө зөв цагийг бүтээдэг байсан. Жишээ нь өрөөндөө байж байхад Южоны хоолой сонсогдоод яваад очихыг хүснэ. Тэгэнгүүт угаалгын өрөө орж байгаа юм шиг болсноо өрөөлөө альчуураа шидснээ Южонтай яг л санамсаргүйгээр таарч байгаа юм шиг л таардаг байсан. Южон чи үнэхээр гайхалтай хүн шүү гэн. Өөртөө нь яг ярахыг хүсэх үед үргэлж хүрээд ирдэг. Өөрөөс нь сонсохыг хүссэн үг байвал яг л тэрийг нь надад хэлдэг. Эргэлзээ огт төрүүлдэггүй гайхаад байх юм аа гэдэг. Буцаж харах замдаа нэгээ налан унтцгаана. Южоныг эргээд ирэхэд нь Чанжин уулзгаар очдог. Сэтгэлээ нээж ярилцахдаа муу болохоор юу ярихаа утсан дээрээ тэмдэглэжсэн. Тэрийгэ харж байж юу ярихаа санаад ярина. Хэцүү үедээ сэтгэлээ огт бодлохгүй хаачдаг байсан маань буруу ижээ. Хэрвээ буцаад нийлэх юм бол дахиж ийм алдаа гаргахгүй гэж амлалт өгнө. Южоны хувьд өөрийнх нь төлөө Чанжин өөрчлөгдөж байгааг анзаарсан. Чанжин чадлаараа л хичээж байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд Южон ингэж хэлсэнд чинь баярлалаа. Бодож үзье гэж хэлнэ. Жуан ярилцах гээд Согён дээр очино. Энд байхдаа хамгийн их ойлгосон зүйл маань хэрвээ намайг л буугаад өгчих юм бол чи хүссэн үедээ намайг орхиод явж чадах юм байна гэдгийг ойлгосон гэж хэлнэ. Харин Согён нэг их зүйл ярьдаггүй. Зүгээр л Жуаны юу хэлхийг хүлээдтэй сонсоор л байдаг. Энэ үед Южон гинэд орж ирснээ буцаад гараад явна. Харин Жуан Южоныг дагаад хүрээд ирдэг. Южон яасан уйдаад хүрээд ирсэн юм уу гэдээ илдгээр асуухт нь Жуан үгүй чамайг харах гэж л ирлээ гэдэг. Хэсэг хугацааны дараа Южон шийдвэрээ гаргаж чадаагүй болохоор унтаж чадахгүй л байдаг. Тэгээд унтаж байгаа Чанжиныг очиж сэрээгээд ярилцгаар болно. Южон шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээд байгаагаа хэлтэл Чанжин чамайг аз жаргалтай болгож чадахгүй байсан бол өдийг хүртэл зуралтахгүй байх байсан. Би ирээдүйн харилцаанд бүрэн итгэлтэй байна гэсэн утгатай зүйл хэлдэг. Ингээд Южон өөрөө эргэлзээтэй савлгаатай байгаа ч эргээд нийлэх юм бол сайн сайхан ирээдүй байх болно гэсэн Чанжины итгэлтэй байгаа дүр төрхийг нь санаад авчихна. Нөгөө талд Дунжинж бас унтаж чадахгүй хөрөөсөөр эцэст нь нэгэн Дахигээс ирсэн салалтын илгээмжийг нээж үзлээ. Илгээмж дотор Дунжин цэргээс халагдаж ирснийхээ дараа Дахид бэлгэлсэн пүүз нь эргээд ирсэн байдаг. Пүүзнээс илүүтэйгээр энэ үед Дахид хэлсэн үгс нь илүү чухал байсан юм байна лээ. Дахид энэ пүүзийг бэлгэлэхдээ хэлсэн Дунжины үгнүүд нь намайг хүлээсэнд баярлалаа. Чамайг аз жаргалтай байлгах болно. Энэ хэлсэн үгээ дахиж танан энэ үгээ биелүүлж чадсангүй дээ гэж харамсал тээж шүнийг өнгөрүүлнэ. За ингээд энэ бүхний эцэст эцсийн шийдвэр гаргах мөч ирлээ. Нэвтрүүлгийн зааврын дагуу Жунин Квантыг сэтгэлээ илчлэх эмэгтэй рүү нь хөргөж өгөхөөр болно. Квантед зурус ирнэ. Машинаас буувал шинэ хүнийг сонгоно. Машиндаа үлдвэл Жуниныг сонгоно. Кванте машинаас бууснаар Согёныг сонголоо. Жунин хэсэг явж байснаа машинаа зогсоож байлна. Жунин хэдий Квантед өөрт нь хэлж чадахгүй хэвээр үлдсэн ч нэвтрүүлгээр дамжуулж Квантегийн сонсхийг хүссэн үгийг нь хэлдэг. Зүгээр л хүнийхээ хувьд тэр хүнийг дэмжиж надад чухал хүн шүү. Хайртай шүү гэж хэлмээр байна. За Жуаны утсанд хин нэгэн танд сэтгэлээ илчлэхээр хүлээж байна. Доорх байршил руу очно гэсэн зурвас ирлээ. Жунин Жуаныг ямар сонголт хийхийг нь дотроо мэдж байгаа. Нэвтрүүлгийн багийнхан түүнд сэтгэлээ илчлэх боломж өгч утсаар ярьцгаана. Утсаар ярьж дуусаад Жуан цонхны цаанаас инээж баяртай гэж даллан явах сонголтыг хийлээ. Санжонд ч бас X-тэн таныг хүлээж байна гэсэн зурвас ирдэг. Минхёнд утсаар сэтгэлээ илчлэх боломж олгоно. Би чамайг яг одоо байгаагаараа байгаасай гэж хүсэж байна. Энэ төрхөөр чинь хажууд чинь байж хайрлах боломжтой гэвэл би үнэхээр жаргалтай байх болно.
Хэсэг хугацааны дараа Санжон машинаас бууснаар Минхёныг сонгодог. Санжон Минхён хоёр маань гэрлэлтийг түр хойш нь тавиад жинхнээсээ хөгжилтэйгээр аз жаргалтайгаар үерхэж эхлэхээр боллоо. Дахигийн хувьд дахиж ахад дарамт болмооргүй байна гэсэн. Энэ бүх зүйлийг туулж гарсны дараа би чин сэтгэлээсээ ахад аз жаргал хүсэж чаднаа гэж хэлнэ. Дунжины утсанд X-тэй хин нэгэн сэтгэлээ илчлэхээр явж байна. Хүргэж өгөх хугацаанд сэтгэлийг нь өөрчлөхийн тулд ятгаж болно гэсэн зурс ирдэг. Дахи өөрийг нь уйлвал Дунжиныг хүнд байдалд орохыг нь мэдчихсэн болохоор эцсээ хүртэл уйлахгүй байхаар шийддэг. Нулимсан цэлгэнсэн Дунжиныг тоглоом хийж тайвшруулна. Өстой нэрээ та надгүйгээр яаж амьдрах юм бэ? Би өөрөөсөө илүү танд санаа зовж байна гэж хэлнэ. Дунжин Дахид залуу байхдаа чиний ачаар л би өсөж хөгжсөн шүү гэдэг. Яг сонголт хийх мөч ирэхэд Дахиа машинаас бууж чаддгүй. Түүнд хэцүү байгааг нь харсан Дунжин зүгээр гэж зоригжуулна. Дунжинд ч бас зүгээр л машинаа эргүүлээд явчихмаар санагдаж байсан гэж хэлнэ. Дунжины хэцүү байгааг харсан Дахи эргээд Дунжиныг тайвшруулна. Битгий уйлаа. Дунжин хариудна. Гинтийн учраас айсандаа л уйлсан юм. Хоёулаа үргэлжил бие биеэ хамгаалдаг байсан. Тиймээс л хэсэгтээ ганцаараа байхаас айсандаа л тэр гэхдээ сайжирнаа. Удаан ярилцсны дараа Дахи машинаас бууснаар Чанжиныг сонголоо. Буцаж явах замдаа Дунжин улсаар л байна. Дахи Чанжиныг өөрийг нь сонгохгүйг энд ирэхээс өмнө мэдчихүүлсэн. Тийм болохоор Чанжин аз жаргал хүсээд баяртайгаар баяртай гэж түүнийг явуулдаг. Жуанд таны эксэд хин нэгэн сэтгэлээ илчлэх гэж байна. Хүргэж өгөөрэй гэж зурвас ирнэ. Квантед утсаар сэтгэлээ илчлэх боломж олгоход хэрвээ таны сэтгэлж бас адилхан бол бууж ирээд миний хажууд суугаасай гэж хүсэж байна гэхэд Согён шууд хариу хэлж чаддгүй. Хэд санаа алдсны дараа Согён эндээс бууж чадахгүй нэ гэж хэлдэг. Согён машинд үлдэх сонголтыг хийснээр Жуаныг сонглоо. Гэхдээ Квантед зориулж захаа бичсэн байдаг бөгөөд түүнд өгөөд эргээд машиндаа сууна. Жуаны утсанд зураас ирж дараах байршилд очиж сонголтоо хийнэ гэсэн байдаг. Замд явж байхдаа Жуан чамд өгөхийг хүсэн ном байна гэд түүнд өгнө. Номын нэр нь Надад чамтай хөвгчлөлтг нь хамгийн сайхан байдаг. Тодорхой байршилд ирэхэд Жуанд зураас ирнэ. Машинтайгаа цааш явбал Согёныг сонгоно. Үгүй бол машинаас гарахыг хүснэ үү? Жуан Согёнд хандаж чи арай л хожимдсан хон ойлгож байгаа юм биш үү гэхэд Согён тийм ээ. Гэхдээ чамайг явуулж чадахгүй нэг юм байгаад л байсан учраас энд байхдаа сэтгэлээ дарахыг л хичээж ирсэн. Өөртөө шудраг хандаж чадаагүй. Одоо л арай гэж өөрийгөө ойлголоо. Жуан удаан бодсны эцэст Согёнд би явах хэрэгтэй юм шиг байна гэж хэлдэг. Согён аргаа барна. Намайг энд үлдээгээд үү? Би боохгүй. Би яаж буцаж явах юм бэ? Би машинч чулаад чадахгүй штэ. Жуан хариудна. Хоёулаа энэ олон зүйлийг туулсны дараа би зүгээр л үнэхээр их ядарч байна гэж хэлнэ. Согён хоротон машинаас буулаа. Жуаны өгсөн номыг уншин сууна. За дараад нь Хивихонд Эксэдтэй хин нэгэн сэтгэлээ илчлэх гэж байна хүргэж өгөөрэй гэсэн зурвас ирлээ. Хивихон Хивонд удаан явнаа. Би тэнд хурдан очимооргүй байна гэж хэлнэ. Даанч зам нэг хол бол байсангүй. Дунжин дээр ирэхэд Дунжин Хивонд уцаар сэтгэлээ илчлэнэ. Шийдвэр гаргах цаг ирэхэд Хивон хоёулаа хол байсан хугацаагаа эргүүлж авч чадахгүй юм шиг байна. Чи намайг инээхэд дуртай гэсэн. Гэхдээ энд байх хугацаанд тэгэж инээлгсэн хүн нь Дунжин ах. Харин би одоо Дунжин ахад яг тийм хүн нь болмоор байна гэж хэлдэг. Энэ үгийг сонсон Хивихон би ястаа тэнэг байжээ гэж харамсна. Хивон Дунжин дээр очсноо нэг хөрхөн би ирлээ гэдэг. Дунжин Хивонд чиний харцнаас өмнөх хүнээ гэсэн сэтгэл жаахан үлдсэн хэвээр харагдаж байна. Би ч бас адилхан. Тийм болохоор хоёулаа бие эхнээс нь хүчлэхгүйгээр багаар жаргалтай болцгоё гэж хэлнэ. За хамгийн сүүлийн сонголт хийх мөч. Чанжины утсанд таны эксэд сэтгэлээ илчлэх хин нэгэн хүлээж байна. Хүргэж өгөөрэй гэж зурвас ирнэ. Чанжин бүхэл зураг сэтгэлээрээ Южонд сэтгэлээ илчлэнэ. Би чамд өнгөрсний муухай дурсамжуудыг мартуулж өмөр байна. Би хинээс ч илүү чамд сайн. Байршилдаа ирээд Южон Жуантай уцаар ярьснаа эцсийн эцэст нь гэхдээ би гарч чадахгүй юм шиг байна гэж хэлнэ. Та үнэхээр сайн хүн болохоор надад шийдвэр гаргах үнэхээр хэцүү байсан шүү. Баяртай гэж хэлээд утсаа таслалаа. Нэвтрүүлгийн дараа хосууд маань ямар байгаа талаар сонирхож байгаах. Санжон Минхён хоёр буцаж нийлснээс хойш 6 сар өнгөрсөн. Хамтдаа аз жаргалтай байгаа. Южон Чанжин хоёр маань жалгаагүй хайраар хайлгаж залгисан аз жаргалтайгаар аж төрөн сууцгааж байгаа. За ингээд та хэддээ хайрын солилцоо 3 дахь улирлыг нь бүрэн ихээр ярьж өглөө. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.